Hi guys, хов болох болонгийнхаа цоо шинхэн дугаарт тавтай морил. За тэгэхээр манайхаа та бүхэн маань санаж байгаа бол би өнгөрсөн weekly recap дээр хэлж байсан тун удахгүй 50 Cent-ийн продюсерлж гаргаж байгаа Netflix-ийн шинэхэн documentary болох Sean Combs The Reckoning гэдэгтэй дэрийн тухай баримтат кино гарах гэж байгаа. Тэгээд тэрийг хэрүү та бүхнийг хүсвэл би үзчихэд ярьж өгнө гэжсэн байгаа. Тэгсэн чинь маш олон хүмүүс яриарэ ануу please гэд маш их комментод ирсэн түүнээс гадна зөндөө их DM-нүүд ирсэн учраас би та бүхэндээ ярьж өгөх гэж байна. Угаасаа би тэгээд энэхүү цувралыг бол яалтчгүй гарч ирэнгүүт нь л шууд үтсэн байгаа. Тэгээд 4 ангитай ийм цуврал байсан. Тэгээд энэ нэр нь болохоор за Sean Combs гэдэг чинь бол угаасаа Diddy-гийн жинхэнэ нэр нагаа штэ ээж аваас нь олгосон өгөгдсөн government name нь иргэний өмнөхөн дээр нь паспортон дээр нь байдаг жинхэнэ нэрэндээ ерөөсөж Diddy, Puff Daddy энэ төр бол биш штэ өөртөө өгсөн нөгөө гоё нэрнүүд байгаа тэдэр нь бол за тэгээд Sean Combs The Reckoning гэдэг чинь болохоор одоо дүгнэлт хийх шийдвэрлэх шүүх энэ төр гэсэн одоо ийм үг байгаа. За тэгээд угаасаа яг л Diddy-гийн амьдралд нь зориулсан юм шиг яг тийм үг байгаа байхгүй юу. За тэгээд энэ 4 анги дээр нь бол зөндөө зүйлүүд гаргадаг. 50 Cent бол энүүгээр үнэхээр Diddy-гийн амьдралыг сайн харуулж өгч чадсан байлаа гэж миний хувьд бол бодсон. Гэхдээ манайхаа би юу одоо ингээ энийг үзэж байхдаа юуг ингээ бодож ойлгож авсан бэ гэхээр штэ тэ Oh my god. Миний хийжсэн одоо жил хагасын өмнө бараг 2 жилийн өмнө хийжсэн deep dive. Diddy-гийн тухай deep dive бичлэг ямар мундаг бичлэг байгаа вэ гэж баг өөрийгөө бас жоохон тэгж магтаж бодлоо. Үнэхээр шүү манайхан та бүхэн маань тэр миний хийжсэн deep dive-ыг үзчихсэн бол үнэхээр тэгээ энэ одоо шинээр гарсан documentary үзэх юм бол баг л миний тэр deep dive дээр ярьчихсан мэдээллүүд баг ихэнх нь байгаа байхгүй юу. Тэгээ би тэгэж амар сайн судалгаатай хийж ингэж ярьж исэн байлээ. Тэгэл өмнөхөр өөрийгөө бичрээ суужилаа. Тэгээд айгүй энэтэй гэх юм бол би нөхөртөөгөө хамт үзэж байгаа аахгүй энэ хүү documentary-г. Тэгэнгүүт дандаа миний мэддэг юмнуудыг аль үжээний deep dive дээр ярьчихсан зүйлүүдийг ингэж яриад байгаа. Тэгээд тэднэр нь бол угаасаа жоохон амар л information байгаа шүү дээ. Анх удаага сонсоход бол ингэж ямар амар юм би тийм үү гэмээр ингэж тийм мэдээлүүд байгаа ч гэлээдээ би аль үжээний өөрөө ярьчихсан, судалчихсан, мэдчихсэн болохоор миний хувьд болохоор oh my god гэдэг ахаар тийм мэдээлэлд байгаагүй. Тэнгүүд манай нөхөр болохоор анх удаага сонсож байгаа байхгүй тий. Тэгэнгүүтээ манай нөхөр болохоор бүр шок нөрөөд oh my god what the fuck гэж үүсэн. Тэгж яхад би хажууд нь тийштэй тэгсэн штэ. Тийм аль үжээ би мэднэ. I know already. Би аль үжээ ярьчихсан гэж тий. Тийм байдалтайгаар үүсэн. Тэгэхээр deep dive-ийг үзсэн хүмүүс бол та нар аль үжээнэ барагтай энэ хүү documentary-гийн ихэнх мэдээллийг нь мэднэ гэсэн үг. За манайхан тэгэхээр би саяхан та бүхэндээ маш гоё амттай үнэхээр гайхалтай Монголын маань эрдэс тусыг танилцуулж ясныг санаж байгаа байхаа. Тэр нь болохоор Pearl on the Tag гэдэг нэртэй ийм эрдэс тус байгаа. Тэгээд энэ ус нь бүр дэлхийн эрдэс тусны амталгааны тэмцээнээс мөнгөн медалийг хүртсэн ийм гайхалтай ус байгаа. За өнөөдөр тэгэхээр би та бүхэндээ энэхүү эрдэс тус нь яагаад бусад эрдэс туснаас ялгардаг вэ гэдгийг тайлбарлаж өгөх гэж байна. Бусад туснуудаас ялгардаг хамгийн том ялгаа нь юу вэ гэх юм бол доторх эрдэсийнх нь найрлагад байгаа юм. Pearl on the Tag эрдэс тусанд гидрокарбонат, кальц, магний гэх мэт бидэнд өдөр тутам хамгийн их хэрэгцээд эрдэсүүд хамгийн зохист хэмжээнд агуулгадгаараа ялгарч байгаа юм. Нэмэлт бэлтгэлээр биш усаар ионжуулсан хэлбэрээр эрдэсээ нөхвөл илүү сайн биеийн шингэдэг байгаа юм. За тэгээ бүр эсийн төвшөнд детокс хийж биеийг хоргоожүүлдэг гэдэл боддоо. Түгэрч барахгүй бөөрийн чулуу үүсгээс сэргийлж хүчин шүлтгийг тэнцвэржүүлж pH балансыг тогтворжуулдаг. За тэгээ ялангуяа манай Монгол шиг өвөлдөө үнэхээр агаарын бохирдолтой болдог газар бол энэхүү ус нь бол үнэхээр тохиромжтой. Pearl on the Tag ус нь 2 төрөлтэй байгаа. Still болон Sparkling. За тэгээд энэхүү төрлүүд нь Монголын бүх сүлжээ дэлгөөрүүд, худалдааны цэгүүд, бөөний төвүүд гэд хаасайг худалдаалагдж байгаа шүү. За манайхан хүн эрүүл энх байхын тулд идэж ууж байгаа юм дээр маш анхаарах хэрэгтэй. Ялангуяа уух усан дээрээ хамгийн чанартайг нь сонгоорой. Pearl on the Tag эрдэс тусаа уугаад эрүүлжээрэй. За тэгэд энэхүү documentary-г нь айгүй одоо цочроос нь зүйл юу байсан бэ гэх юм бол би weekly recap дээр ярьсан байгаа. 50 Cent бүр ингээд Diddy-гийн шоронд орохоос өмнөхөн яг Manhattan-д хэдэн хоногийн өмнө хурж ирээд ингээд зочдод байж ах үедээ нэлээд олон хоног нэг videographer
те ингээд зураглаач хүнийг ингээд өөрийг нь дагуулад бүтэн өдрийн туршид ингээд дагуулад нэг влог шиг юм хийгээ явж исэн байгаа байхгүй яг ямар шалтгаанаар тэгжсэн бол бүүмэд гэтээ би нэг таамаг төвшүүлсэн байгаа шүү дээ өнгөрсөн удаад юу вэ гэхээр өөрийгөө ингээд зүгээр шоронгоос гарчих нь одоо энэ хүү хэрэгээсээ мултарчих нь гэж бодсон тийм учраас нэг худлаагаас нэг жоохон pop гот те тэр одоо авсан бичлэгүүдийг нэг одоо баг баримтат кино юм шиг нэг aspirational зүйл болгож ингээд хийгээл хар эрчүүдийг хүмүүс доош нь хийж чадахгүй би ингээд үнэн зөв ингээд батлаад ингээд одоо намайг амьдрал доош нь хийх гэж үдсэн ч гэсэндээ би гараад ирдэг байхгүй гэсэн маягтайгаар тэгж өөрийгөө жоохон дүүлэх гэсэн одоо тиймэрхүүл project хийх гэжсэн байх тэгсэн чинь угаасаа мань хүн шоронд орчихсон тэгэнгүүт тэр footage-ийг нь одоо дэрийн багт олонд байсан хүмүүс тэр мөнгөний боломжийг хараад тэрийг нь 50 cent-д очиж зарчихсан гэдэг таамгийг бол би дэвшүүлсэн байгаа. За ямар ч байсан тэрхүү footage-нууд нь маш их орсон байгаа хгүй энэхүү 4 ангийнхан туршид. Яг тэр нөгөө нэг бичлэгүүд нь ороод тэгснээ шал өөр зүйлүүдийг ярьж яваад дахиад тэр одоо бичлэгүүд нь ороод ингээл одоо ээлжлээ цүлбэд яваад байдаг гэсэн. Гэхдээ ер нь бол яг тэр бичлэгүүд нь бол айгүй гол зүйл нь байсан гэж хэлж болно. Dirty business of media and propaganda. When you're a leader in that way. За одоо жишээ нь гэх юм бол хамгийн ихнийх нь анги нь яаж эхэлж байгаа вэ гэхээр яг нөгөө нэг дэрий чинь баримтчлагтаас хэдхэн хоногийн өмнө зочид буудалд Манхэттанд байж байгаа байхгүй тэнгүүдээ ингээл айгүй тансаг зочид буудалд бууж байгаа нь угаасаа ойлгомжтой шүү дээ энэ чинь бол дэрий right тэгэл айгүй тийм тансаг Midtown байдаг тийм зочид буудалд буужчихсан ингээл хөшгөө нээгээд зочд бодлынхаа ингээл амар хөшгөнийхөө тэрүүгээр ингэж харж мараад л зөө ингээл цонхоор ингээ харж байгаа байхгүй. За тэгсэн чинь айгүй сонирхолтой зүйл юу гэж манайхаа цонхных нь нөгөө талд нь эсрэг талд нь байгаа барилгын дээвэр дээр нь цагдаа нар байж байгаа байхгүй. Одоо хүчний байгууллагынхан окей бүгдээрээ ингээд нөгөө нэг ийм хамгаалтын хувц мувц өмсч гисэн буума байрчихсан ингээд зогсож байгаа нь бол харагдчихсан. Яагаад вэ гэхээр цагдаагийн байгууллагынхан нөгөө нэг Homeland Security энэ төр чинь айл үжэний дэрийг одоо Манхэттен л хүрээд ирчихсэн. Тэгээ уул нь бол дэрий чинь хидээгээр Нью-Йоркоос гаралтайч гэлээд айл үжэний нөгөө нэг Холливуудынхаа индастриунд орчихсон болохоор юу лөө Лос Анжелес руу нүүчихсэн шүү дээ. Лос Анжелес нэг гэртээ, Майамид нэг гэртээ байсан. Тэгээд Нью-Йоркт бол амьдардаггүй. Гэхдээ шүүхийн байгууллагынхантай прокуроруудтай хамтарч ажиллах гад нэрээ цэвэрлэх гээд би өөрийнхөө одоо сайн дураараа Манхэттен л хурж ирлээ гэсэн нэг тиймэрхүү юмыг харуулах гадсан шүү дээ. Тухайн үедээ яг өнгөрсөн жил баримтчлагтахаасаа өмнө. За тэгэж Манхэттенд ирсэн байгаа. Тэрийг бол аль хэвшний Homeland Security-гийнхэн мэдчихсэн байгаа болохоор л яг дэрийг хараандаа аваад ингээд аль зурт буусан гэдгийг нь мэдээд ингээд тагнаад сууж исэн юм байна лээ. Одоо ямар үйлдэл хийж энэ төр гэдэг те. Тэгээ тэрийг ч гэсэн дэрий өөрөө хараад мэдж байгаа байхгүй. Тэгээ өөрийг ингээд цагдаа нар хүчний байгууллагын хараа тагнаа сууж байна гэдгийг. За тэгэнгүүтээ дэрий уцаараа нөгөө нэг Mark Agnifilo руу залгаж байгаа маа. Mark болохоор нөгөө нэг өөрийнх нь 8 өмгөөлөгчдийнх нь нэгэн шүү дээ. Ахлах өмгөөлөгч нь байгаа юм. Өөрийнх нь бүр хамгийн гол лидер өмгөөлөгч нь байгаа. Сонирхуулаад хэлэхэд Mark Agnifilo ч одоо бас нөгөө нэг Luigi Mangione-гийн гол өмгөөлөгч байгаа. Mark Agnifilo болон Mark-ийн эхнэр хоёр ингээд Luigi Mangione-г өмгөөлж байгаа. Яг одоо бас нэрээ Luigi-гийн шүүх хурал нь болоод явж байгаа шүү манайхаа. Тэгээ хэдүүлээ бас удахгүй олж мэдэх байх. Гин буруутай гэх нү гин буруугүй гэх нү нөгөө нэг даатгалын компани CEO-ийг алсан тэрхүү хэрэг дээр окей. Буцаад дэрээ рүү явхад тэгэл Mark Agnifilo-тэй уцаар ингээл яриад яаж байгаа байхгүй. Тэгээ ер нь өмгөөлөгчтэйгээ ярьж байгаа ч гэсэн айгүй тийм жоохон дээрлэхүүтэй тийм зантай л байгаа байхгүй. Тэг ингээл яриаг нь амар таслаад нөгөө Mark ч гэсэн ингээл юм ярих гад. Тэг хамгийн одоо эвгүй зүйл нь гээд юу вэ гэх юм бол Mark өмгөөлөгч нь болохоор энэхүү яриа өөрийнх нь яриа record хийгдэж байгаа, бичлэг хийгдэж байгаа гэдэг мдээгүй. Окей, зүгээр ингээ уцаар ирж байгаа учраас. За тэгэнгүүт бичлэг хийгдэжсэн тэр үед Mark юу гэж хэлдэг вэ гэхээр за хэдүүлээ ингээд бүр чадах ядхаараа хичээгээд хүмүүс олон нийтэд чамайг ямар ч буруугүй гэж харагдуулах хэрэгтэй. Тэгж толгойг нь угаах хэрэгтэй гэж хэлж байгаа байхгүй. Бид нар ингээд чамайг тийм байдлаар ингэж харуулах хэрэгтэй гэд. Ерөөсөө Mark болохоор чи чинь аль үжиний буруугүй штэ дээрээ. Тэ чи ингээ гин буруугүй юм чинь санаа зовлт гэ тэр үннийг чинь л бид нар ингээ баталж өгнө гэсэн тийм утгатай зүйлийг хэлээгүй. Бид нэр чамайг зүгээр гин буруугүй юм шиг болгож харагдуулах хэрэгтэй гэж байгаа байхгүй. Тэнгүүд Mark Agnifilo ч болохоор энэ дэрийг шоронд орсон цагаас эхлүүлээд баримтчлагтсан цагаас ахуулаад л те яг тэр өнгөрсөн 2024 оны 9 сараас ахуулаад л олон нийтийн өмнө гарч ирэл ярьслага өгөхдөө те оо манай үйлчлүүлэгч бол ямар ч гэмт буруугүй те бид нэр батлах болно те энэ өстө манай үйлчлүүлэгч ингээ хар эрстэй учраас Америкт бол ингээ ийм хай racist үзэлтэй те ингээ хар эрстэй powerful баян эрэгтэйгийг дандаа ингэж доош нь хийх гэж үздэг те манай үйлчлүүлэгч бол ямар ч гэмт буруугүй гэж амар сүртэй юм ярьдаг тэгж попордаг байсан шүү дээ. Гэхдээ угаасаа ойлгомжтой энэ чинь бол өмгөөлөгч хүний ажил
хизээж өмгөөлөгч хүн яг үйлчлүүлэгч нь үнэхэр хүн алдсан байлаа ч гэлээ үнэхэр хүн хүчинд ч гэсэн байлаа ч гэсэндээ те олон нийтийн өмнө гараад ч юм уу те тийм наад хүн чинь жоохон гин буруутай гэхдээ би янзлах гэж үзнэ гэж хэлэхгүй шүү дээ. Өөрийнх нь ажил нь бол энэ хүнийг гин буруугүй юм шиг харагдуулах хэрэгтэй байгаа. Тэрийгээ зүгээр хэлж байгаа нь Марк ингээд дээрэд хэлж байгаа тэрхүү хойлохнаа л ярьж гин гэж ботсон зүйлийг нь бичээд авчихсан байгаа байхгүй. За тэгээд тэр бичлэг нь одоо ингээд задраад 50 центийн гарт ирээд олон нийтийн бүр ингээд зөвхөн Америк даяараа гэлтгүүдээ бүр дэлхийд даяараа Netflix-ээр ингээд үзчихлээ. Тэгэхээр ингээд энэ маркет бол энэ өмгөөлөгчд нь бол үнэхээр амар том цохилт болсон байгаа гэж бодож байна. Тэгэл дээрээ хэлээд байгаа байхгүй те we're losing гэл амар нөө маркет амар хашгичаал те бид тэр ялагдаад байна шүү дээ одоо яах юм бэ ялагдаад байна гээл заяа тэнгүүдээ одоо харж байгаа гадуур ингээ сошиал медиа дээр явж байгаа юм дандаа миний эсрэг зүйлүүд байна те энийг ингээ бүгдийг нь байхгүй болох хэрэгтэй хэдүүлэнд хамгийн сайн одоо нөгөө нэг PR хүн хэрэгтэй media одоо тийм professional хүн хэрэгтэй гэж байгаа байхгүй одоо энэ хүү сошиал медиа дээр явагдаад байгаа өөрийнх нь нэрийг хартуулаад байгаа энэ бүх зүйлийг зогсоогоод эсрэгээр нь те дэрийг сайн хүн болгож харагдуулсан тийм талаар нь ярьсан тиймэрхүү постнуудыг хийх хэрэгтэй тэгэхээр хэдүүлэнд айгүй тийм мундаг тийм PR хүн хэрэгтэй Америкаас гаралтай байна уу хамаагүй өөр улсаас те бид нэр авчрах ёстой байна уу хамаагүй ямарсан тийм мундаг хүн хэрэгтэй байна тэгээд хамгийн гол нь бүр ингэж хэлж байгаа байхгүй we need someone who dealt with something the dirtiest of the media гэж хэлж байгаа байхгүй. Тэр нь юу гэж юм гэхээр те бидэрт ямар хүүхэн хэрэгтэй вэ гэхээр бүр ингээ сошиал медиаг бүр хамгийн бохир заван балиар өстой тийм пропагандатай ингэж тэмцэж оролцож ингэж одоо тэрийг менеж зохицуулж чадчихсан тийм мэрэгчлэн хүн биднэрт хэрэгтэй гэсэн ийм зүйлийг бүр ингэж ярьж байгаа нь харагддаг. За гэхдээ бас энэ хэдэн өдөртэй баримтлагтахаасаа өмнө цаадах чинь ингээл сайхан жаргаад бас явж исэн байгаа хгүй те. Зорч бодлогын өрөө нь болохоор нэг өрөө биш байгаа шүү дээ. Ингээ sweet гээл тэнгууд чи 2 3 өрөөтэй те ингээл дамжсан өрөө мөрөөтэй. Тэрэн дээр өөрийнхөө 2 3 хүүхдийг аваад ирчихсэн. Одоо King Combs нь лав явж исэн өөрийнх нь нэг хүн. За тэгэл өөрийнх нь баахан stylist нь өөрийнх нь туслахууд ингээл баахан хүмүүс ингээл араас нь гүйлдэл хамаг хоол ундыг нь авчирч өгөөд л те. Тэгэл нөгөөд чи өстөө ингээ ер нь л бас жаргаад л байж байгаа хгүй. За тэгэл гадуур зарим өдөр гарч байк хийгээл зөө дугуй унаал ингээл Манхаттны гудамжаар яваал тэр үед нь ч гэсэндээ нөгөө видеограф нь ингээл зургийг нь бичлэгийг нь хийгээл явж байгаа байхгүй тэгэл их жаргалтай л хүн байгаа. За тэгснээ ингээл Harlem руу яваал те өөрийнх нь одоо өсөж төрсөн газар нь байгаа юм. За тэгээд тэр одоо neighborhood-тэй очиод баахан ингээл хүн амьтантай уулзаал фэнэттэй уулзаалстай ингээл what's up гэж мэгээлтэй. Тэгэл ер нь жоохон жаргалтай явж байгаа л харагддаг. Юун тэр одоо удахгүй баримтлагдчих байгаа хүн те тийм юм зүйл биш байгаа байхгүй. За тэгээд бас нэг машин сэр явж байгаа бичлэг нь байгаа. Тэр үедээ өөрийнхөө baby mama нэг хүүхэн байдаг. Нэрээ өөрөө ч бас нэг хэдэн хүүхэдтэй лээ 6 хүүхэдтэй лээ. Би одоо бүр дэрийн хүүхдүүдийн тоог нь алдчихээн. 6 илүү 7 хүүхэдтэй жил хамгийн бага хүүхэд нь охин нь болохоор бүр ялах хүүхэд байгаа штэ баг 2 настай жил айгүй ялах охин байгаа. Тэгээ тэр охиных нь ээж нь гэсэн үг. За тэр baby mama нэг Аз эмэгтэй байдаг. Ямар trend ч үлээ. Тэгэхээр яг Вьетнам л юм шиг байлаа. Тийм нэг Аз эмэгтэй байдаг. Тэр Аз эмэгтэйтэй гэл ингээл уцаар яриад байхгүй. FaceTime хийж байгаа. Тэгснээл ингээл нөгөө эмэгтэйтэй хэлж байхгүй. I'm going to the bank to deposit $200 million baby гэж заяа. Амар гал тэрийг гахуулж яриад л те би ингээд одоо банк руу явж гинэ замдаа явж гин те ингээд $200 сая одоо ингээд өөр газар руу банк руу одоо ингээд deposit хийх гэж байна. Одоо ингээд орлого хийх гэж байна. Гэл тэрийг амар ингэж яриад байхгүй. Тэгээ хүмүүс энэ дээр айгүйх ярьж байгаа. Юу вэ гэхээр дэрий аль үжинэ ингээд те баг удахгүй шаранд орно, удахгүй баривчлагдана, удахгүй indictment нь ирнэ гэдгийг мэдээд тэгээд хөрөнгөө улсад алдчихгүй тулд одоо улс тэрийг нь хөрөнгийг нь битэмжлээд авахулчихгүй тулд өөрийнхөө гар дээр байгаа одоо тэр бэлэн мөнгнүүдээ хөрөнгнүүдээ ийшээ тийшээ ингээ явуулжсэн байхгүй. Өөр газар мазарлууд руу ингээ оруулж моруулаад хүн амьтны нэр дээр ч юм уу те ингэж явжсэн харагдаж байгаа байхгүй ил болж байгаа. Яг бол $200 сая ингээд өөр банкнд хийх гэж явж ин гэж байгаа байхгүй. Тэнгүүдээ бас тэрийг ингээд гайхуулж ярьж байгаа байхгүй. Өө банк ингээд аль үшнээ хаах гэж байгаа гэхдээ намайг очиж байгаа гэж байгаа болохоор зөвхөн надад зориулаад онгоож байгаа гэж мэгээд л тэрийг амар ингээл те. Ер нь тэгээ энэ миндээс нь харахад бол дэрий бол өөрийгөө хин гэж боддог байсан бэ гэдээ харагдаж байгаа байхгүй. Бусдаас илүү хаан гэж өөрийгөө боддог байсан бол харагдаж байгаа иймэрхүү яриа-марианаас нь. За тэгэл бас ер нь ингээл өөрийнхөө туслах мэдлэгтэй яаж харьцдаг байсан бэ гэдэг нь бас хальт хулт харагддаг, анзаарагддаг. Одоо жишээ гэх юм бол нэг удаа хотелноос гараал явж байгаа байхгүй. Тэгэл ингээл өсмөсийн янзлмаас юм хумаа янзлал стайлистууд юм хумыг янзалж өгöd. Тэгэл гараал явсан чинь нэг стайлистийн туслах ч юм уу нэг л залуу байгаа араас нь ингээл Google ингээд би энэ чейнийг чинь энэ зүйлтийг чинь зүгээд өгөх үү гэлтгсэн аахгүй. Тэгсэн чинь ерөөсөө дэрий ингээд тэр хүнтэй ярьж байгаа ч юм аахгүй ингээл алхаал яваад байгаа аахгүй. Тэгсэн чинь нөгөө араас нь нөгөө нэг хөрх юмдаа залуу чинь Google л те гэл ингээл Google ингээд зүгээр алхаад явж байхад нь ингээд гяс ингээд зүүж өгж байгаа аахгүй.
Хүн чинь одоо зүгэлтэй өөрөө зүгэд ингээд сууж байгаа зүгэд ч гэсэндээ ингээд тэр нөө юм хумыг нь хэцүү байдаг ч тэгж яагаад алхаад явж байгаа хүн дээр зогсохгүй байгаа хүн дээр ингээд сүлтийг нь зүгэж өгнгээ та нар зөв бодоод үзтээ. Тим одоо ингээд тиймэрхүү маягтайгаа л ер нь туслахуудтайгаа харьцдаг байсан юм байна лээ. За тэгээ бас нэг шокинг бичлэг нь болохоор би бас энийг өнгөрсөн удаад ярьжсэн weekly recap дээр энийг бол зөв хүмүүс амар гадуур ярьж байгаа манайхан TikTok-оор айгүйх явж байгаа. Юу вэ гэхээр яг дэрийн үнэн төрхөнд баригдчихсан байна гэж. За юу вэ гэхээр тэр Harlem руу явна гэж тэгсэн. Обист өөрөөхөн төрж өссөндөө тэр газар руугаа ингэж явъя мавыг альстай. За тэгэнгүүтээ очил баахан фэнтэйгээ уулзал нэг ресторанд ороод л нэг зүгээр нэг нормал ресторан байхгүй тийм тансаг мансаг ресторан биш те зүгээр нэг тийм нормал ард иргэдийн байдаг ресторанд ороод тэгсэн чинь ингээл хүмүүст гармаар барайл нөгөөдөл нь дэр байна ингээл хөөрөөл ингээл зураг мөрөг авахуулаад л те нэг хөөрхөн амт нэг залуу бүр ингээ өөрөөхөө жакетыг тайлж өгöd би чамд өгмөрөнө чамд бэлгэлмээр байна гэл өмсгөж энтэр өгөөд л. За тэгэл нөгөө дэр чинстэй амар ингээл нөгөө фэнтэйгээ гоё байгаа юм шиг тариалж яснаа. Машинд орж сонгуудаа I need hand sanitizer гэж мэгэлзээ. Йоо гар ариутгагч байна уу? Би өстө тэ I've been amongst the people гэж мэгэлзээ. Би өстө өнөөдрөөс арт түмний өстө дунд байлаа штэ тэ. Өстө баг ингээд 150-аад хүнтэй ингээд тэ шүргэлцлээ штэ. Би хүрэлцлээ штэ тэ. That's crazy man гэж мэгэлзээ. Өстө үнэхээр амар disgusting санагдаж байна гэдэл тэ. Тэгэл би өстө гяс гэртээ очиж тэ хотелдо очиж усанд орох хэрэгтэй нь like I need a bath. I need to shower and the water gotta be boiling hot. And we need to put some peroxide in it гэж ярьж мэрдэг заяа. Ингээд шууд очиод усанд орёстой усанд орж орохдоо те ус нь хав халуун шалзалмаар халуун байх хэрэгтэй. Тэр усан дотор баг ингээд peroxide гэдэг янз бүрийн бодис модис хийх хэрэгтэй энэ төр гээд амар хүмүүсэд оромжлаа. Тэгээ би тэрийг үзэж байхдаа юу гэж утсан гэж манайхаа oh my god. Тэр чи одоо ингээд амар freak off хийдэг байсан гэж яриад байгаа шүү дээ. Яригадад байгаа. Тэг хэдүүлээ бол те ялангуяа манай channel-ийн үзэгчд бол сайн мэднэ. Одоо дэрийн тухай цувралыг үзсэн хүмүүс бол бүр сайн мэдж байгаа. Нөгөө нэг шүүх хурлын үеэр би бүх одоо гэрчүүдийн ингээд тэг гол гэрчүүдийн testimony энтрийг яриад явсан те тэр үед ингээл сонсож байгаад бол дэрээ бүр ингээл 3-4 өдөр дарааллаад те унтаж мундахгүйгээр ингээд freak off хийдэг байсан зөндөө олон эрэгтэй биеийн үлгчд хурж ирээд л те найз охинд касет ингээд бэлгийн харилцаанд ороод л те тэгэл гуруулаа дөрүүлээ ингээд бараг янз бүрийн юм болоод нөгөө нэг залуучууд нь нийлж байгаа л дэрийн нөгөө залуу малуудаа нийлж мэлж байгаа л касагийн дээрээс шээж мэгээд л те ингээд тэгэл нөгөө нэг дэрийн чинь касагаар те нөгөө нэг биеийн үлгчдийнхаа үрийн шингнүүдийг ингээд авчруулангуудаа өөрийнхөө бие минь дээр те наалгаж маалгадаг байсан те ингээл төрхүүлж мөрхүүлдэг байсан гэд тийм юм бид нэр сонсон штэ. Тийм бэжж, тийм юмнаас шижиглээгүй ээжэж те зүгээр нэг арт өмнөний фэнүүдийнхаа дундуур ороод ингээд гармаар барилцаа тэрвэрлдэж мэрэлтгээс шижиглээд байна гэд та нар зүгээр боддоо. I was like what the fuck. Тэ юундаас шижиглэхээ мэддэггүй махтаал гэж миний хувьд бол бодсон үзэж явах та. За манайхаа тэгээд үүнээс гадна бас нэгэн одоо бичлэг авахгүй тэрэн дээр нь болохоор дэрий яг өөрийнх нь эсрэг гаргасан одоо Don Richard-ийн lawsuit нь яг drop хийснийг олж харж байгаагаар анх удаага ингэж олж харж байгаа нь тэр одоо бичлэгэнд буусан байгаа байхгүй юу. Яг нэг зочд бодлохын гадаа байжсэн чинь л яг нэг Don Richard ингээд дэрийн эсрэг юм civil lawsuit хийсэн байна гэдэг нь гараад ирсэн. Тэрийг уншсан байгаа байхгүй. Тэнгүүтээ ингээд очил хүмүүст хэлээл байгаа байхгүй. Өөрийнх нь нөгөө нэг assistant энтертэй хэлээл Don Richard миний эсрэг бүр ингээд лоосууд гаргацсан байж бүр ингээд худлаа яриад энэ тэрэг альтгцсан маа тэгж байгаа те. Тим бас хэсэг нь яг буусан байна лээ яг энэ хүү бичлэгэн дээр нь. За одоо ингээд хідүүлээ өөр юу юуны тухай ярьдаг бай те энэ хүү documentary дээр гэдгийг яри одоо энэ хүү 50 cent-ийг олж авсан энэ хүү баримтлагтахаас өмнөх хэдэн хоногийн бичлэгнээс гадна өөр ямар зүйлүүдийг энэ хүү баримтат кинонд нь ярьсан бэ. Тэгээд өөр хин ер нь те юм ярьсан бэ гэдэг тухай ярьцгаая. За эхлээд хэдүүлээ дэрийн childhood-ийн тухай ярина. Заяа өөрийнх нь жоохон байх үеийнх нь амьдралын тухай ярина. За энэ дээр нэрээ манайхаа би одоо яг нэрийг нь санахгүй байна. Бас нэг documentary байсан. Би тэрний тухай бас тэр үед нь бичлэг хийжсэн байгаа тэрхүү documentary-гийн тухай. Тэр documentary дээр орсон бас нэлээд ганц хоёр хүмүүс энэ 50 Cent-ийн хийсэн Netflix-ийн documentary дээр бас байлээ. Одоо жишээ ингээд гэх юм бол дэрийн бүр жоохон байх үеийнх нь найз нь гээд нэг залуу яг орсон байна лээ. Тэр залуугийнх нь нэр нь болохоор Tim Patterson гээд ийм залуу байгаа. За тэгээд Tim Patterson бол үнэхээр дэрийн бол бүр ингээд багын найз байсан юм лээ. Бүр ингээд айгуу дотн яагаад вэ гэх юм бол энэ Tim Patterson-ы гэр бүлийнхэн чинь яг дэрийн хаусных нь байшингийнх нь доотлын давхарыг түрээсэлдэг байсан.
ээжтэйгээ. Тэгээ тийм болохоор айгуу дотно байгаа байхгүй. За тэгээ энэ Tim Patterson ч өмнө нэг баримтат камераар ярьжсэн энэ удаа ч гэсэндээ ярьсан байна лээ. За энэ залуу бол ихэнхдээ нөгөө дэрийг жоохон байх үеийнх нь тухай ярьж байгаа байхгүй. За энэ залуугийн хэлж байгаагаар бол дэри яг нэг ээжээсээ л нэг иймэрхүү пари мари үжлэг ч гэдэг юм уу тийм одоо зүйлийн тухай мэдээж сурч авсан гэж байгаа байхгүй. Ээж нь бол зүгээр үнэхээр зүгээр ингээд нилийн чангаар байсан юм шиг үл манайхаа. Дэрийн аав ч нөгөө нэг юу байсан штэ. Harlem дэдэг бас нэгэн аюу тийм буруу гарын хүн байсан. Мансуурлах бодисмцыг одоо ингэж заарч мардаг тийм одоо гэмтэрийн бүлэглэлийн хүн байсан. Тэгж явж байгаа нөгөө нэг алуулчихсан байгаа. За тэгээд тэгэнгүүт нь дэрийн ээж нь дэрийг аваад одоо Harlem-аас гараад яг энэ Нью-Йорк хотоос бол гараад нэг хитгэн минутын зайтай байдаг. Тэг яг Нью-Йорк хот бол биш нэг цаг магийн зайтай байдаг. Тийм Westchester County байдаг. Нэг тийм жижигхэн suburban хотод одоо тийм тосхон ч юм уу тийм тосгонд амьдарч ирсэн маа. Гэтэ тэр чинь ер нь жоохон баян хүмүүсийн амьдардаг хэсэг л байсан байгаа аахгүй. Ягаад гэх юм бол дээрээ чи өөрөө бүр ингээд баян хүүхдүүдийн ер нь боломжтой айлын хүүхдүүдийн явдаг хувийн сургуульд сурч мурж исэн маа. За тэгээд тэр үедээ ингээл ээжээсээ нөгөө нэг ээжтэйгээ хуйлахнаа амьдарч байгаа. За тэгээд нөгөө ээж нь жоохон бас эвгүй гарын хүүхэн байсан юм байна лээ. Тэгээд дэрийн ээж чинь ингээл гэртээ амар их шоунуудыг, паринуудыг зохион байгуулдагсан гэж аахгүй. Тэгэл бүрийн хүмүүсийг авчирдаг байсан гин шүү манайхаа. Oh my god. Тэгэл ч тэ энэ залуугийн хэлж байгаагаар бол ингээл өөрөө тухайн үед жоохон хөвгдөөсөн шүү дээ. Тийм байж ингээд нэг томчуудын сэтгүүл байдаг шүү дээ. Тийм томчуудын сэтгүүл дээр байдаг тиймэрхүү хүүхнүүд ингээд байж идэг гэсэн гэж аахгүй. Тэгэхээр одоо ямар төрлийн хүүхнүүдэ гэдэг нь бол бас ойлгомжтой байгаа шүү дээ. Биеийн үлэгч юм уу, stripper юм шиг. Юм уу тайжч юм уу, яамаа ч юм уу тиймэрхүү яг хүүхнүүд тэр паригаар дандаа ярьдаг байсан. Тэгээд хажуугаар нь яг нөгөө тэрхүү нөгөө биеийн үлэгчдийн зохицуулдаг pimp гэж байдаг шүү дээ. Одоо зохицуулдаг эрэгтэй нөгөө зардаг хүмүүс нь менежерүүд ч юм уу тийм төрлийн залуучууд бас тиймэрхүү залуучууд тэрүүгээр нь парен дээр нь байждаг байсан гэсэн. Тэгээд хин Janice одоо Combs шүү дээ дэрийг ээж чинь Janice Combs. Janice-ийн яг тэр гэрт нь болохоор бүр ингэ зочных нь өрөөнд тэр том юу лээ living room-д нь бүр ийм stage байдаг гэсэн гэж аахгүй. Яг бүжгийн тайз шиг ийм elevated ийм бүжгийн stage байдаг гэсэн гинэ. Тэгэл тэрэн дээр нь баахан бүжиг болоод бөө юм болоод л те. Яан зүрийн имийг бол ингээд жоохносоо бид нар бол харж өссөн гэж аахгүй. Тэгээд дэрий бол тэрийг өөрийнхөө хоёр нүдрээ хараад парэ гэж юм байдаг юм байна те. Ингээ манай ээж юм парэнүүдийг зохион байгуулдаг юм. Ийм юм чинь зүгээр normal юм байна гэд тэгж бодож өссөн. Тэгээд тийм учраас ингээд тэрийгэ том болохлээр ингээ хэрэгжүүлээд унсан гэдгийг бол ингээд Tim Patterson ярьж исэн. Дэрийн ээж нь бүр дэрийг жоохон багаас нь ахуулаад л тэ янз бүрийн байдлаар хувцалдаг байсан гэнэ. Ер нь л нэг зүгээр нэг normal хүүхэд тэ жоохон хүүхэд хувцалж байгаа юм шиг зүгээр нэг хүүхдийн хувцаар хувцлахгүй. Ер нь насанд нь хитэрсэн тийм бүр амар out there тэ тийм амар галзуу хувцснуудыг өмсөлдөг байсан гэж аахгүй. Амар тийм fur jacket ч юм уу тэ айгу тийм шүүб мүб өмсөлдөг байсан гэж жоохон хүүхэдтэй заяа. Тэгэл жоохон хүүхэд мөртлөө ингээл костюм пижак дандаа ингэж өмсөл нэг дээр үе нэг 60 70-аад оны нэг gangster гэдэг штэ юм. Одоо манай Kim Тухайн шиг манайхаа oh my god. Kim Тухайн ч нэрээ бас нэг мафийн хүн байлгүй яалаа те. Гэхдээ Kim Тухайн ч нэг ямар хувцас өмсч явдаг байсан бэлээ те. Нэг баах юм оролт зугаад л те. Юм хослол өмсөл тэрнийхаа дээр пальто өмсөөл те. Малгай цалгаа ингэж өмсөл яг тийм хувцалтыг дэрий жоохон бахта тулаан 8 настай бахта ингэж өмсдөг байсан байхгүй. Ээж нь өмсөлдөг байсан. Тэгээд Tim Patterson-ы хэлж байгаагаар болохоор ягаад дэрийн ээж нь тэгдэг байсан бэ гэж одоо тийм бодож байгаа вэ гэхээр дэрий аавгүй өсөж байгаа учраас тэрийг нь одоо мэдрүүлэхгүй гэсэндээ ч юм уу те. Дэрийн ээж нь одоо миний хүү аавгүй өссөн гэж одоо мэдрэх хэрэггүй ёсгүй шүү дээ гэдгийг нь тэрийг нь одоо нөхөхийн тулд ч юм уу те амар тийм хувцас авч өгдөг байсан амар галзуу те out there хувцснуудыг ингэж авч өгдөг байсан байх ямар ч амар тийм сүртэй хувцалж явдаг байсан гэсэн. Тэр мөрнөөсөө болоод бас ингэж хүүхдүүдэд бүүлүүд илдэг байсан гэсэн манайхаа. Тэгэд энэ тийм ер нь ярьж байгаа байхгүй. Дэрий жоохон бахасаа эхлүүлээд айгүй бусад хүүхдүүдээр дээрлэхүүлдэг байсан гэж байгаа юм. Шоолуулдаг, дээрлэхүүлдэг, янз бүрийн байдлаар шоолуулж малаа одоо хувцлалт интернээс нь болоод бас те нэлээд шоолуулдаг гэсэн гэж аахгүй. Тэгээд хамгийн зөвүүн ч юм уу те дэрийн ээж нь бол те чи өстө хүн амт дээрлэхүүлж болохгүй. Чи өөрийнхөө төлөө тэмц гээл те амар тэгэр загинж зоддог байсан гинэ дэрийн ээж нь. Дэрийн ээж нь бол энэ дэрийг айгүй зоддог байсан гинэ бүр ингээд зүгээр нэг жирийн ээж аваад хүүхдүүдтэй 5 салаа боо онсолж байгаа тийм зүйл бол биш. Зүгээр нэг бүксэн дээр нь алгадаад аваад чи яаж байгаа ингээд яах биш зүгээр another level team beating байдаг гэсэн гэж аахгүй амар зоддог. Үнэхээр амар байдаг гэсэн учраас юу дэрий айх үштэй ээжээсээ айх уш зодуулахтай айх биш. Тэр ойр хавийн хүүхдүүд дэрийгийн өмнөөс айдаг гэсэн гэж аахгүй ингээд
амар яадаг байсан. Тим бол бүр хөтлөө яадаг байсан гэж байгаа байхгүй. Тэгэд тийм амар хүүхдтэй гар хүрдэг байсан гэдгийг ярьж исэн. Тэгээд одоо ер нь өөрийнх нь заах гэж байгаа арга нь болохоор тэг Жанес чи одоо хүүхдүүдэд дээрлэхүүлж болохгүй өөрийнх нь төлөө тэмцэл гэж одоо тэгж одоо зааж өгдөг байсан байна. За тэгэнгүүт дэрий өөрийнх нь төлөө тэмцэж эхэлсэн байна. Окей. Нөгөө дээрлэхүүлдэг хүүхдүүд байгаа. Гэхдээ тухайн үеийн чи хүүхдүүдтэй одоо ингээл хөөр одоо тийм хүүхдүүд ч юм бол ингээл те ингээл би нэг барьж аваад нэг цохоод авах ч юм уу те. Тийм зүйл байна. Дэрийн хувьд бол биш. За манайхаа дэрийн хувьд болохоор зүгээр ингээл нөгөө муудалж байгаа хүүхдүүдээ барьж аваа шанаадчих юм уу те. Тийм зүйл хийдэг байсан юм байна. Дэрийн айгуу тийм хорон зөвүүн балиар муухай заван санаатай юм хийдэг ус ахгүй. Хүн эрэгтэй хүүхдээс гарахааргүй тийм сонин зөвүүн хорон санаууд гардаг байсан гэж аахгүй. Хүмүүсийг майж ах, ураад хайчих заяа. Амар очоод чих михийг ингээд хазаад авах. Бүр ингээд зарим хэсэгт нь хүмүүсийн хүүхдүүдийн зарим хэсэгт нь хаацчихад бүр ингээд баг махыг нь тасдалт ингээд хаацдаг. Бүр тавьж явуулдаг байсан гэж аахгүй. Тийм муухай балиар тийм сонин маягаар ингээд хүүхдүүдтэй зодтолдог байсан. Хөвгүүд бол бусад хөвгүүд бол те нэг нь ингээл цохол аавнд яаж хөвгүүд ерөн зодтолдог вүлээ те. Тийм маягаар бол ерөөсөө зодтолдог байсан. Айгуу тийм сонин хорон хүүхд байсан гэдгийг бол бас ярьж байсан. And he didn't know how to defend himself. Sean was a prince. За тэгээд одоо дэрийн нас биед хүрж байгаа юм аа. За тэгээд нэрээ бүр яг дэрийн амьдралын тухай хэрхэн одоо ингээд л те яасан ийсэн тийсэн гэлтэй бүх одоо амьдралынхаа түүхийг сайн бүр ингээд дэлгэрэнгүй сонсомоор байгаа бол манайхаа тий миний хэлсэн дэрийн тухай deep dive бичлэгийг заавал үзээрэй хэрэг та нар үзээгүй байгаа бол би одоо ярьж байгаа нь болохоор хальт заримуудыг нь бол би ингээд үнэхээр яг тэр deep dive дээр ярьсан хальт зүйлүүд байгаа. Гэхдээ одоо өнөөдрийн ярьж байгаа зүйл нь бол их хвчлэн миний нөгөө нэг энэхүү баримтат кинонд гарсан зүйлүүдийг л ингэж ярьж байгаа шүү. Окей. Тэгэхээр дэлгэрэнгүй deep dive-аас үзээрэй. За манайха би бүр багасаа ахуулаад Францын алдарт гой сайхны брэнд болох Yves Rocher-гийн бүтээгдэхүүнүүдийг хэрэглэж ирсэн байгаа. Тэгээ нэг нууцаасаа дэлгэхэд би Монголд амьдардаг байхдаа дандаа очдог байсан гой сайхны салон spa юу вэ гэх юм бол усын эхлэлгүүрийн хаажууд байдаг Yves Rocher-гийн салбар үнэхээр гайхалтай фэйшлэг өгдөг. Манай монголчууд бол Yves Rocher-г үнэхээр сайн мэдж байгаа байх. Монголд үйл ажиллагаагаа явуулаад албан ёсныхаа бүтээгдэхүүнүүдийг худалдаалаад маш олон жил болж байгаа. За тэгээд хэрэг та нар мэдэхгүй бол Yves Rocher-гийн маань шинэ жил болгоноор limited edition бүтээгдэхүүнүүдэд багцуудаа худалдаанд гаргадаг байгаа. Энэ шинэ жилийн Yves Rocher-гийн limited edition багцад ямар бүтээгдэхүүнүүд орсон байгаа вэ гэхээр өвлийн улаан жимсгэнтэй болон мандаринтай айр сарчлагын бүтээгдэхүүнүүд багцсан юм байна. За тэр дотор нь shower gel байгаа юм байна, body lotion, за тэгээд body scrub, hair and body mist, үнэртэй ус гэд ийм олон зүйлүүд багцж байгаа юм байна. За анаа ч гэсэндээ энэ жилийн limited edition-ыг авсан байгаа. Надад болохоор өвлийн улаан жимсгэнтэй энэ багцсан байна. Энд нь болохоор shower gel нь биеийн шингэн савнд багцсан байгаа. Түүнээс гадна айгүй гой үнэртэй усанд багцсан байгаа. Нэр Shangri-La дээр 12 сарын 18-ны өдөр reopening болж байгаа юм байна лээ. Тэнд очих юм бол зөндөө олон бэлгийн эзэн болох боломжтой юм байна лээ шүү. Би Yves Rocher-гийн бүтээгдэхүүнд яагаад дуртай вэ гэхээр үнэхээр гой үнэртэй, үнэхээр гой чанартай бүтээгдэхүүнүүд байдаг. Түүнээс гадна organic мөн vegan гэдээрээ айгүй онцлогтой байгаа. Тэрч битгий хэл эхлэхдээ ээлтэй ажиллах ураатай учраас хэрэглэж дууссан хуванцруудаа савнуудаа дахин боловсруулж ашигладаг байгаа. За тэгээд хайртай хүндээ ямар бэлэг авч өгөхөө мэдэхгүй байсан бол эсвэл өөрийгөө баярлуулаа гэж бодож исэн бол Yves Rocher-гийн энэ шинэ жилийн limited edition бүтээгдэхүүнүүдийг сонгоод хэрэглээд үзээрэй. Шинэ жилийн мөнгөн өдөр, шинэхэн зассан ширээ, сүрлэг ногоон гацуурын дор, ууд дүрэн бэлэг дундаас анхлан хүмрээрээ. Бусдаас ялгарах тансаг бэлгийн багц таныг хүлээж байна. Хайртай бүхэндээ хамгийн сайхныг бэлгэлээрэй. Yves Rocher. Одоо ингээ хэдүүлээ дэрийн нас бийн төрсөн үед нь хүрээд ирж байгаа байхгүй юу? За дэрийн бол ер нь ганц энэ Tim Patterson гэд хүний хэлээд байгаа ч биш, ер нь дэрийг ингээ таньдаг байсан хүн амьтны яриануудаас тэ энэ хүүд баримтат кинонд орсон хүмүүсийн яриануудаас хараад хахад бол дэрий ер нь бол kind of a loser байсан гэж байгаа байхгүй юу? Ер нь нэг тийм loser гэдэг чинь одоо юу юм бэ? Хөөр хилэлтэй амьтан ч юм уу те. Одоо тэгэж монголоор орчуулах юм уу да гэж л бодож байна. Доожоогүй хөөрхөлтэй амтан байсан юм шиг байгаа. Тэгсэн мөртлөө тэрийгээ өөрөө ерөөсөө ингээд
мэдэрдэггүй тэрийг мэдэрч байгаа. Өөрөөгөө ингээд би ер нь лүүзер шүү гэдгийг мэдэрч байгаа юм шиг байна. Гэхдээ тэрийг хүмүүст мэдрүүлэхгүйгээд гэтээ хүмүүс аль үшин мэдээд хахад хүмүүст мэдрүүлэхгүйгээд тэрийг ингээд нөхөх гэж тэрийг хүмүүст харуулахгүй тул амар хичээдэг гэсэн байхгүй. Ер нь хүмүүс айгүйг тэгж ярьж ил яг дэрийг тодорхойлохдоо заяа. Тэгээ ер нь бол дэрээ бүр нэг яг их сургуульд байхдаа Howard University-д явж байгаад 2 дугаар жилээс хайчихсан шүү дээ. Нэг Andrew Harrelling Uptown Records intern болоод ажиллах гад ингээд их сургуулиасаа гарсан маа. Тэр үедээ анх Uptown Records энтерд орж ирж байхад л ингээл айгүй тийм skinny хүүдэд өгсөн гэж аахгүй тийм teenager тэ нэг туранхай нэг том битээ биш туранхай л нэг юм яг ийм царайтай зөө ийм нарийнхан тийм залуу ясан залуу байсан байхгүй юу. Тэгээд тийм болохоор хүмүүсийн нүдэнд бол ялангуяа нэг хар хүмүүсийн culture тэгээ одоо гудамжны culture, hood culture, hip hop culture гэдэг тийм зүйлд бол тийм залуучууд бол ерөөсөө тийм амар вау гэж харагдахааргүй байхгүй те аймаар ч юм уу те айла gangster юм байна те гудамжны хулгай юм байна гэсэн байдлаар айхааргүй зүгээр л нэг нарийнхаа туранхай хүү байгаа болохоор хүмүүс ерөөсөө тэгж амар тийм сүртэйгээр хүлээж авдаггүй байсан юм энэ нэг хүү гэж хардаг байсан юм шиг байлээ. Дэрий чинь болохоор тэрийг харуулахгүй гэдэлтэй хүмүүс аль үшин мэдэрчгээд хадлахаа мэдээд л хаа те тэрийг харуулахгүй гэл амар хичээдэг гэсэн байхгүй. За одоо чинь ингэдэг юм бол дэрий дандаа бусад эрэгтэйчүүдийн найз охтуудыг ингэж булааж авдаг гэсэн. Одоо булаахан ч юу юм бэ? Булаана гэхээр айгуу тийм мундаг зүйл шиг харагдаж байгаа байхгүй те ингээд одоо юу юм бэ? Хүний одоо эмэгтэйг булаад авна гэхүүд энэ залуу чинь бас арга чаргатай юм биш үү? Мундаг залуу шүү дээ ингээд булаагаад авчлаа гэж ойлгохтойгоор авахгүй. Тийм утгаараа биш за ер нь айгуу тийм хорон санаагаар тэгж хорлонтойгоор тэр одоо залуучуудын охтуудыг нь авдаг гэсэн байхгүй. Гэтэ тэр залуучуудаа харьцуулахад илүү баяндаа биш. Илүү тийм hood, gangster юм шиг харагддаг даа биш. Илүү царайлаг даа биш. Илүү гой сайхан битээдээ биш. Зүгээр л айгуу тийм зэвүүн хорлонтой тийм санаатай айгуу тийм муу санаатай учраас тэгээд арга чарга хийгээд ингээд хүмүүсийн залуучуудын охтуудыг нь авчдаг гэсэн байхгүй. Одоо жишээ нь гэх юм бол бүр анханасаа тийм байсан мэлээ манайхаа окей. Одоо хамгийн анхнаа гэх юм бол шүү дээ. Дэрийн анхных нь baby mama байгаа. За хамгийн анхных нь сууж исэн Misa Hilton гэдэг эмэгтэй байгаа. За Misa Hilton болохоор шүү дээ Eric Sermon гэдэг бас нэгэн rapper залуу. Тэр залуутай ингээд үерхдэг байсан. За тэгээд үерхдэг байжгаад Misa Eric-ээс салчихсан чинь яг салсныхаа дараагаар шургаж орж ирээд Misa-г ингээд өөртөө татсаар агаад нийлчихсэн гэж аахгүй юу. Тэр нь нэг жишээ байгаа юм. За түүнээс гадна та бид бүгдийг сайн мэдэх нөгөө нэг ээжүүд хүүхдүүдийнх нь нэлээд олон хүүхдүүдийнх нь ээж болох айгүй олон удаан жил бас ингээм хамт байсан эхнэр нь байсан Kim Porter. За Kim Porter-ыг бас л хүнээс булааж авсан шүү дээ манайхаа. Тэр нь болохоор I'll Be Sure. Okay, I'll Be Sure тэ алужана Kim Porter гэрэлчсэн дундаасаа хүүхдтэй болцсон багт ингээ шургаж орж ирээд л тэгэл авсан байгаа. За түүнээс гадна Cassie манайхаа. Cassie ч гэсэндээ яг тухайн анх тэгээ Cassie 19 настай байхдаа ингээл дээрээ танилцаад Bad Boy-д орж ирэхэд тухайн үед Cassie Ryan Leslie гээд продюсер өөр залуутай үерхдэг байсан. Тэгж яхад бас л ингээл дундаас нь салгаад аваад үерхсэн байдаг юм аа. Гэх мэтчлээ одоо ингээд бусад эрэгтэйчүүдийн хүүхнүүдийг авахыг дуртай. Тэгээ хамгийн гол нь зөвхөн тэр бусад одоо эрэгтэйчүүдийн найз охтуудыг нь булаах эсвэл эхнэрийг нь булаахаас гадна тийм хүмүүсийн бүр ингээд side chick-уудыг нь авдаг гэсэн гэж аахгүй. Нууц амрагууд дрон хүртэл ингэж явдаг байсан гинэ. Тийм амар сонин гараа байхгүй. Тэгээ хамгийн гол нь энэ залуучуудыг та нар харах юм бол шүү дээ. Дээрээтэй харьцуулах юм бол миний саяны дурдсан бүх залуучууд бол бүгдээрээ би гаднах үзэмжээрээ бол дэрийг самаагүй илүү залуучууд байсан байхгүй. Айгу том биетэй ч юм уу. Үнэхээр нэг юм гэнг ч юм уу тэгж харагдаж марагддаг. Тэгээд хүмүүсийн ярьж байгаа болохоор зэрэг бол тэрүүгээрээ жоохон ингэж эгогоо нөхдөг тийм өөрөөс нь арай илүү гаднах үзэмжээрээ илүү хүмүүсээс найз охтуудыг нь булааж аавна гэхээр өөрийнх нь эгог ингэж нөхөж өгдөг. За тэгээд бас нэг өөр айгүй их чухал яригдсан зүйл юу вэ гэх юм бол Дэрийн карьерийг нь ер нь харах юм болно шүү дээ. Дэрийн энэхүү нэр хүнд нь карьер нь янз бүрийн тийм үхэл, tragedy, тийм эмгэнэлт зүйлүүдээс болоод улам ингэж нэр хүнд нөсдөг байсан. Ер нь тэгэж өөрийнх нь карьер анх эхэлж исэн баахгүй. Uptown Records яг тэр intern байж байгаа зүйлдээ нэг Andrew Harrell айгуу дотн олонгуудаа бүр ингээд туслах assistant director интернет болоод бүр захирал махирлан болоод ажиллаж байгаад за гэхдээ тэгж байгаад Andrew Harrell-аас ингээд ажилласаа халагдаад өөрийнхөө Bad Boy Entertainment гэдэг тэрхүү лейблээ Arista Records-ийн захирал болох Clive Davis-ээс тусламж аваад
Тэгээд ингээ өөрийнхөө Bad Boy Records-ыг эхлүүлжсэн баа. За тэгэл тэр цаг мөчөөс нь л ингээ харахад бол Diddy-гийн нэр хүнд нь карьер нь яаж улам дээшилжсэн бэ гэхээр дандаа л ер нь нэг тийм эмгэнэлт үйл явдалтай холбоотой байдаг. Одоо жишээ ингээд гэх юм бол шүү дээ 1991 онд болж исэн би энэ тухай бас deep dive дээр ярьсан ба 1991 онд болж исэн City College дээр болсон Нью-Йоркт байдаг нэгэн коллеж дээр болсон Stampede зүйл болсон шүү дээ. Ингээд Stampede гэдэг чинь ингээд бөөн хүмүүс нэгэн зэрэг доор ингээд биенийхээ дээр ингээд гიშгэлцээд ингээд үүмэн саман гэсэн үг. Тэгээ үүмэн самнаслаад ингээд хүмүүс өгдөг шүү дээ. Тийм аимшигт эмгэнэлт зүйл басан баа. Тэрийг болохоор 1991 онд Diddy зохион байгуулж исэн баа. За энэ үедээ бол яхаа өөрөө Diddy чинь өөрийнхөө яг нэг Bad Boy label-ыг бол эхлүүлээгүй байсан, Uptown байсан. Тэгээ бас нэлээд дээгүүр альбом шалтай байжсэн. Тэр үедээ ингээд энэ хөө сагсан бөмбөгийн тэмцээний зохион байгуулаад тэр нь болохоор All Stars Celebrity Basketball ийм ивент болсон. Одуудыг авчирнаа. Одууд хоорондоо ингэж тэ сагсан бөмбөг тоглоно болно гэсэн ийм юм зохион байгуулад за тэгээ тэрийг амар promote хийгээд те амар сурталчлаа яаж яг тикт нь аягүй хямдхан заяа хитгэн доллар чийсэн $12 малар байсан гэсэн баха. Тэр $12 ингээд плетэ зараад тэгээд тэр сургууль дээр их сургууль дээр болж байгаа юм чинь зааланд нь бол тийм амар том бичлэг байгаа байхгүй юу те тэгж яхад бүр ингээд тикт амар их зарчихсан. Тэнгүүд амар хүмүүс гэгүнтхөө орж ирээд тэгээд өстө жинхэнэ өмнө саман болоод тэгээд нийтдээ бүр 9 хүн нас барж исэн байгаа. Тэгээд 9 хүн нас барахаас гадна зөндөө олон хүмүүс айгүй амараар гэмтсэн байдгаа. За тэгээд ийм аимшигтай зүйлийг зохион байгуулж чад Diddy бол дандаа өөрийнхөө арсыг л хамгаалж исэн. Үүний дараа бол те миний буруу биш байсан ч гэдэг юм. За бүр яг амаараа те миний буруу биш байсан гэж хэлэхгүй ч гэлээ те. Тэ ийм зүйл болно гэж бодоагүй. Бид нар бол ингээд яг протоколын дагуу ажиллаж исэн. Протоколын дагуу ивэнтээ ингэж зохион байгуулсан. Гэтэ арай ч ийм их хүмүүсийг орж ирнэ гэж бодоагүй. Тэр айгүй хүмүүс нь орж ирсэн хүмүүс нь болохоор тикетгүй хүмүүсээс нь тасалбаргүй хүмүүсээс бид нэр тасалбар илүү зарсандаа биш тасалбаргүй хүмүүс ингэж орж ирсэн байдаг. Тэгээд бараг л бидний буруу бишээ, миний буруу бишээ гэдэг ингээ арьсаа ингээ хамгаалаад тэ. Гэхдээ яг хуу ийм зүйл босонд маш харамсаж ин цаашдаа тэ. Иймэрхүү ивент энэ төр зохион байгуулахад бол ийм зүйл болохгүй байхыг ингээ хичээн нандра гэд тэгж бөө юм болоод тэгэнгүүт хэдийгээр эн чинь айгүй амар эмгэнэлтэй зүйл байгаа ч гэлээ тэ. Хамаг сонингоор бичигдээд хамаг хэвлэл мэдээллээр мэдээгээр гараад ингээд явчингууд хүмүүс хүүе энэ PDR гэдэг чи яг хин юм бэ гэж сонирхож эхэлж байгаа байхгүй. За түүнээс болоод энэ хүн 1991 оны Stampede-нээс болоод энэ эмгэнэлт хэрэгээс болоод Diddy-гийн нэр хүнд нь амар өссөн байгаа байхгүй. Эмгэнэлт хэрэгээс болоод хүмүүсийн өвхлээс болоод. За түүнээс гадна дараагаар нь өөрөө Bad Boy Records-ыг байгуулж хаад Biggie гэдэг өөрийн гэсэн айгуу том artist-ыг одоо гаргаж ирчгээд тэ Notorious B.I.G. Biggie Smalls. За тэгээд Biggie-г нас барахад манайхаа Diddy-гийн нэр хүнд дахиад амар өссөн. Тэрнээс өмнө болохоор Diddy чинь бол producer. Тэгээ энэ хүү Bad Boy label-ийн захирал producer хөгжим хийдэг хүн. Одоо artist-уудыг илрүүлж олж гаргаж ирдэг хүн байсан болохлээс биш. Яг star of the show байгаагүй штэ. Ойлгож байна уу те? Яг star of the show ч юм бол ер нь хэн байдаг юм бэ? Дуучид чинь artist-ууд өөрснөө байдаг штэ. Тухайн үед бол Diddy бол өөрөө нэг тэгж дуу амар төмсөртэй хийгээд байдаг байсан. Хаяа яг хийдэг байсан. Гэтэ тийм амар мундаг биш байсан. Artist-ууд нь бол яг star байсан штэ. Тэгэнгүүт Biggie-г нас барчингууд Diddy өөрийгөө promote хийж эхэлсэн байгаа юм. За одоо Biggie байхгүй болсон юм чинь те миний хайртай найз Biggie байхгүй болсон юм чинь би баг одоо энэ хүү зан үлийг нь өв залгамжлаад ингээд цааш нь хийгээ явжаа гэж байгаа юм шиг те өөрийнхөө уран бүтээлүүдийг амар хийгээд ихсэн. Тэгсэн чинь Diddy-гийн нэр хүнд нь бүр дахиад амар өссөн гэж байгаа байхгүй. Гэх мэдчлэн Diddy-гийн нэр хүнд нь бол дандаа эмгэнэлт зүйлүүдээс хүмүүсийн өвхлүүдээс шалтгаалаад улам ингээд өсөөд явж исэн байгаа юм. Seems like yesterday we used to rock the show. I laced the track, you locked the floor. За тэгээ одоо хэдүүлээ энэ Bad Boy лейблийн тухай одоо нууцыг яриа заяа. Би энэ тухай бол бас мдээгүй байсан манайхаа энэ хүү докюментариас олж авч мэдсэн. Юу вэ гэхээр би Diddy-г ганцаараа энэ хүү Bad Boy Records-ыг энэ хүү entertainment-д эхлүүлсэн байх гэсэн чинь no co-founder-тай байсан байвал яах вэ? Хамт үүсгэн байгуулсан бас нэг өөр залуу байсан юм заяа. За тэр нь болохоор Kirk Burroughs гэдэг ийм нэртэй залуу байгаа байхгүй. За Kirk Burroughs болохоор бас энэ хүү докюментари дээр ярьцлага өгдөг. Айгүй их яриа өгсөн, айгүй гол хүмүүсийн нэг байсан. За Kirk хэлэхдээ болохоор анх энэ хоёр ингээд те Bad Boy label-ыг байгуулахад компанийн хувьцааны 75% нь эзэмшил нь болохоор Diddy-гийн ээжийн нэр дээр Janice Combs-ийн нэр дээр окей.
За үлдсэн 25% нь болохоор энэ залуугийн нэр дээр буюу Kirk Burrows-ийн нэр дээр байсан юм байна. Тэгээ та нар бодчих магадгүй хүй өөрийнх нь нэр дээр аваагүй юм яагаад ээжийнх нэр дээр авсан байлаа гэд. Энэ бас айгүй учиртай, айгүй тийм зүүн хорон санаатай, айгүй тактиктай хүнгээ хэлээд штэ дээрээ. Яг нөгөө нэг 1991 онд болсон Stampede-д болоод өнгөрчихсөн штэ. За тэр үед бол хүмүүс айгүй их дэрийг буруутгачихсан. Яг бол дэрийг чинь зохион байгуулсан хүн байгаа юм. Тэгээд энэ нөгөө нас урсан хүмүүс болон айгүй их гимцэн хохирогч нар мөнгөн одоо тийм тусалцаа үзүүлэхгүй байсан байгаа байхгүй. Үзүүлсэн ч гэсэндээ бүр амар бага мөнгө өгчсэн гэж байгаа байхгүй. Өөр мөнгө байхгүй гэл хитгэн хүний инээд хүрэхээр тийм хэмжээний мөнгөийг зарим хүмүүст олгож исэн. За тэгэнгүүт дэрий хэрв өөрийнхөө нэрээр компанид болчих юм бол. За тэгээ сүүлдээ энэ компани амар амжилттай яваад те айгүй их ингээд мөнгө олоод ирэх юм бол энэ одоо надаас мөнгө олж авч чадаагүй нөгөө хохирогч нар байна шүү дээ те. Тэдний гэр бүлийнх нь хурж ирээд за одоо чи ийм мөнгөтэй олчихсан юм чинь одоо нөхөн төлбөрөөгөө гэд ингээд шүүхтэж мөхтөд унах үе дээ. Тийм болохоор би өөрийнхөө нэр дээр юм байлгаж болохгүй гэд муу санаалаад өөрийнхөө нэр дээр биш ээжийнхаа нэр дээр энэ хүү компаниг нээсэн гэж байгаа байхгүй юу. Амар зэм байгаас те. Right? За тэгээд 25% нь болохоор Kirk Burrows гэдэг энэ хүү залуу эзэмшиж ирсэн юм байна. За тэгсэн яасан гэсэн чинь нэлээд хэдэн жилийн дараа за нэг 2-3 жилийн дараа нөгөө дэрэ чинь энэ залуудаар хурж ирэнгүүтээ бүр юутай бейсбол байттай хурж ирсэн гэнэ. Бейсболын цохиуртай ингэж хурж ирээд мөрдөрөө тогтчихсон яах гэж байгаа одоо зодох гэж байгаа юм уу цохих гэж байгаа юм уу одоо сөрдүүлэх гэж байгаа юм уу бүү мэд заяа. Энэ залуудаар хурж ирсэн ээ. Чи аль над 25% хувьцаагаа надад өгөх. Одоо надад олгоод одоо зараатах гэж ингэж хэлсэн байгаа байхгүй. Зараатчих биш байл би худалдаж авах юм аагүй заяа. Зүгээр надад өгөх гэсэн байгаа байхгүй. Энэ дээр гарын үсэг зураг. Тэгээ энэ залуу чинь no I don't want to do it. Тэгээ би ингээд тэгмээргүй гэсэн чинь окей би чамд буцаагаад өгнө амлаж гин. Тэ би чамд буцаагаад өгнө. Яг одоо надад ингээ хэрэг болчиход байгаа юм а нэг юм дээр те. Гэтэ би чамд буцаагаад өгнө. I promise you гэсэн гэж байгаа байхгүй. Тэгэл нөгөө нэг айгүй амар өөдөөс нь хараал нөгөө нэг бейсбол байт бариад тахар хүн аа штэ те. Тэгээд за өгнө гэж байгаа юм чи өхөөлгүүдэ гэж итгээд тэг гар үсэг зурсан гэж байгаа байхгүй. Тэгээ энэ залууд ямар ч хувьцаа байхгүй болчихсон. За тэгээд энэ хүү залуугийн ярьж байгаагаар болохоор штэ те. Дэри ээжтэй хүртэл гар хүрдэг байсан гэсэн. Бүр тэрийг энэ залуу бүр өөрөө witness хийжсэн юм лээ. Өөрийнхөө нүдээр харж байсан юм лээ. Яг нөгөө 1991 оны Stampede болсны дараагаар бөө ингээл зүйл болсон чинь ээж нь яг нэг хотелийн өрөөнд байсан гинэ. Ингээ зуршпадлын өрөөнд энэ хэд ингээ байжсэн чинь ээж нэг ийм зүйл хийсэн гинэ. Чи одоо баг зөв шийдвэр гаргасан юм уу? Ийм одоо те юм ивент хийдэг одоо entertainment ертөнцид ороод ингээд иймэрхүү ивент энэ төр зохион байгуулдаг ийм хүн болох чинь ер нь чи баг чадах байсан юм уу? Тэ чи ингээ буруу салбартаа орчихсан юм биш үү? Чи ер нь буруу сонголт хийсэн юм биш үү гэсэн ухааны юм ярьсан гинэ. Тэгсэн чинь дэрий шууд босч ирэнгүүтээ ээжигээ bitch гэж дуудаад өлөгчин мэн. Тэ гейм ин гэж дуудангуудаа навс хэдэлт нь алгадаад тайсан гэж аахгүй юу? Ээжигээ алгацсан. Бусад хүмүүсийн дэргээд isn't that crazy? Эрэгтэй үнийг ер нь сайн сонжиж мэдмээр байна гэвэл ээжтэйгээ хэрхэн харьцаж байна гэдгийг нь сайн ажиглаа гэд байдаг шүү. Охид бүсгүүчүүдээ нэрэ сануулхад те ээжтэйгээ хэрхэн эрэгтэй хүн харьцаж байна гэдгээс айгүй ер нь тэр хүний эмэгтэй хүнд хэрхэн ханддаг вэ гэдэг нь харагддаг гэсэндээ тэрэн дээр бол би бол санал нийлэн гэж бодож байна. Хараа ээжтэй гар хурж байгаа хүн бол эмэгтэй хүнийг те өөр их нэрийгээ найз охиныгоо найз бүсгүүгээ хайрлна гэж байхгүй. Нэрийгээ зодоод авахд те ямар ч тийм асуудал байхгүй. Өөрийг нь төрүүлсэн эхийгээ зодж шүү дээ. Right? За тэгэд ийм зүйлийг энэ залуу бол бас одоо ажиглаж исэн гэсэндээ ээжигээ хүртэл ингээд зоддог байсан гэдгийг ярьсан байгаа. За тэгэд энэ Kirk гэдэг залуугийн ярьж байгаагаар болохоор ингээд энэ хүү Bad Boy Records нь Biggie-гээс болоод те Biggie гэдэг айгу мундаг artist гаргаа. За Biggie-гийн дуунууд нь blow up хийгээд те ингээд айгу hit болоод эрэнгүүд Bad Boy бас нэлээд айгу тийм мундаг entertainment label болоод олон нийтэд танигдаад унангууд дэрийг нөгөө нэг ego л ингээд хангагдаж эхэлсэн байхгүй. Тэгэл би өстө баг мундаг болчихлоо. Би алаад байна л гэсэн тийм mindsetтэй болчихсон. Тэнгүүд нөгөө нэг хүн хүч чадал амтлаад эрх мэдэл амтлаад ирэхээр яадаг үлээ толгоонд нь ордог штэ те. Тийм сонь юмдаг хийж эхэлсэн гэж аахгүй. Одоо чинь ингэдэг юм болно штэ те. Нэг удаа энэ залуу өөрөөх нэг дэрий болохоор өөрөө оффистай байсан гэж аахгүй лейбл дээр өөрийн гэсэн оффистай те өрөөтэй. Энэ залуу болохоор оффис гэдэг ах юм байхгүй тэр дэрийгээ оффисны гадах нь байдаг нэг тийм cubicle нэг жижигхэн юм тасалгаан дотор ингэ суудаг байсан гинэ. Тэгсэн чинь л нэг өдөр дэрий тэр залуу руу ингээд холбогдоод л те ширээлүүн залгаал чи ороод манай оффис дээр ороод гэл бүр яараал санаргаал гэсэн гинэ. Тэгэхээр ингээл уулзалт хийх гэж байгаа юм болоо гэж бодвол нөгөө залуу чинь дэвтэр барайл яваал орсон чинь юу харсан бэ гэсэн чинь дэрий зөвөр ширээнийхээ артлан ингээ суудсан. Нэг хүүхэн өөрт нь аман
секс хийж өгчсэн гэж байгаа байхгүй юу. Тэ нөгөө залууч мөр гайхаад асууад why did you call me? What did you need me for? Гэ асуусан байл да. Чи яагаад намайг дуудсан? Юу хэрэгтэй гэ асуусан чаа. Oh, I didn't need anything. Надад юу ч хэрэггүй гэсэн гэж аахгүй. Яагаад тэгээд юу ч хэрэггүй байсан байж тэр залууг дуудаж оруулж ирсэн бэ гэхээр харуулах гадтай би хэн бэ гэдгийг харуулах гад. Харал та би ийм одоо те өндөрлөгт ирчихсэн байна. Би өөрийнхөө те байгуулсан энэхүү офс дээрээ ингээл хүссэн хүнээрээ аман секс хэлүүлэл ингээл сууж байдаг. Би ийм л эрэхтэй. Кул байгаад, дог байгаад, мундаг байна гэж те харуулах гэж тэр залууг ингэж дуудаж оруулж ирсэн байгаа байхгүй. Албар трийг харуулах гад. As he's paper gangstering, he's also trying to street gangster. За тэгээд Дэри ер нь ажиглаад тахаар шүү дээ. Ямар ч асуудлаас ингээд нэрээ цэвэрлээ гарчдаг. Өдийг хүртэл за 2025 оныг хүртэл манайха Дэригийн эргэн тойронд бол маш их тийм үхэлнүүд, трагединүүд, янз бүрийн гэмт хэрэгүүд, янз бүрийн амар зүйл болж исэн дээ. Би тийм ч учраас deep dive-ийн бичлэгийг ингэж нэрлэжсэн шүү дээ. Яагаад P Diddy-г хүмүүс одоо Холливуд ертөнцийнхэн эрэлхийн элч гэж дууддаг вэ? Яагаад Дидигийн эргэн тойрны хүмүүс нэг бол индустригаас алга болоод байдаг, эсвэл нэг бол үхээд байдаг вэ? Тэгсэн мөртлөө өөрөө ингээ ганцаараа үлдээд байдаг вэ гэх тийм нэрийг хүртэл би өгөж байлаа. Тэгээ одоо энэ докюментаригаас харахад хүртэл яг тэгж харагдаж байгаа байхгүй манайха. Амьдралын туршид айгүй олон сонь зүйлүүд болж исэн. Гэтэ Дири айгүй гой нэр сэрхэн ингээд ямар ч шорон моронд орохгүйгээр барьцлагч энтерхгүйгээр айгүй айтайхан гараа явцдаг. Эргэн тойрны хүмүүс нь болох ингээд золиосонд үлддэг байсан. Одоо жишээ нь гэх юм бол тэр 1991 оны Stampede байна те. Би түрүүн хэлсэнчлэн хэдийгээр нэг худалгаас телевизэн өмнө гарч ирээд уучлаараа дараагийн удаа ивент хийхдээ ингээд юу явах болно? Илүү сайн зохион байгуулалтад ажиллах болно гэсэн мөртлөө ерөөсөө тийм үүрэг хариуцлага хүлээгээгүй, тийм их хэмжээний мөнгө төгрөг хохирогчнорт өгөөгүй, инээсээ болоо шорон моронд ч юм уу ороогүй буруу зүйл хийсэн мэй гэдэг те. Янз бүрийн тийм болоогүй харин ч эсэргээр баг нэр төрн те өссөн байгаа юм. Дараагийн нэгэн жишээ гэх юм бол 1999 онд Нью-Йоркийн клубд болсон те Club New York гэдэг шөнийн клубд болсон худалдсан байгаа. За тэр тухай бас би дахиад би deep dive дээр ярьсан байгаа. Jennifer Lopezтэй хамтдаа явж агаад худалдсан болсон. Тэрийг нь болох тэр хүмүүс ярихтаа Shine гэдэг өөрийнх нь artist байгаа байхгүй Bad Boy-ийнх нь бас нэгэн rapper шинэ artist нь. За Shine-тай явж исэн, Jennifer Lopez-тай явж исэн Diddy. Тэгсэн чинь гүйгүнтийн Diddy болон Shine хоёр гаргаж ирээд ингээ өөр хүмүүс рүү буудаад ихсэн гэж байгаа байхгүй асуудал тариад. За тэгсэн чинь яг цагдаа нар ирээд баримтлагтай болсон чинь Diddy болохоор Jennifer Lopez буугаа өгөөд хавилчихсан. Тэгээд одоо баригдаагүй гарсан гэж яриад байдаг. За тэгээд гэхдээ шүүх хурал энэ дэр юм болсон. Гэхдээ чинь яасан бэ гэхээр Diddy нөгөө нэг Shine гэд өөрийнхөө artist шүү дээ. Тэр artist-та хуульч авчихсан байхгүй. Тэгэхээр тэр хуульчийн мөнгийг хэн төлжсэн бэ гэхээр Diddy Bad Boy label- нь төлжсэн. Тэгэнгүүт энэ Shine гэдэг залуугийн ярьж байгаагаар болохоор Diddy хуульчийн мөнгийг төлж байгаа учраас хуульчт нь Diddy-гээс заавар авчихсан. Зааварчилгаа авчихсан болохоор Shine-ыг угаасаа буруутгана гэдгийг мэдчихсэн учраас нэг сайн өмгөөлөөгүй албаар ингээ бүр тактиктэй сайн өмгөөлөөгүй. Хамгийн гол одоо аженда нь болохоор Diddy-г тэр хэрэгээс зүгээр мултруулах, Shine-ыг болохоор ингээ зүгээр золиос нь гаргах байсан. Тийм учраас ингээ сайн өмгөөлөөгүй гэж Shine зөндөө улаад ярьжсэн. Тэрний жишээгээр Shine гэдэг энэ залуу болохоор 10 жилийн ял авсан байтал Diddy юу ч болоогүй, ямар ч тийм ялмал аваагүй зүгээр гараа яваад гсэн байгаа. За бас нэгэн жишээ гэх юм бол яа штэ те. Нэгэн продюсер залуу юм л да Steve Stout гэдэг. Тэр нь болохоор Nas-ийн Diddy-тэй хамтарсан одоо collab дууныхын клипээс ингэ тэр нь болохоор Hate Me Now гэдэг дууны клипээс ингэ. За тэрэн дээр болохоор Diddy-гийн хэсэг дээр Diddy яг Есүс Христ болоод Есүс Христийн загалмаан дээр байдаг тийм хэсгийг дуурайгаад ингээд Diddy загалмаалуулчихсан тэнгүүтээ ингээд rap хийж байгаа нэг тийм хэсэг байсан гинэ. Тэгсэн чинь тэрийг нэг номлогч харчгаад, сүмийн номлогч харчгаад чи ингэж Есүс Христийг ингэж mock хийж, доромжилж, шоолж болохгүй. Энд чинь болстой болохгүй байх гэсэн чинь Diddy энэ хөгжмийг нь одоо клипийг нь хийж байгаа залуу болох энэ хүү Steve Stout руу холбогдоо наадгаа одоо тий клипээс арилгаа тэр хэсгийг гэсэн чинь энэ залуу болохоор тий би аль үшээ $14,000 энэ клипэн зарцуулчихсан. Тэгэхээр би энийг бол ингэж хасахгүй гэд гүрийгэдсэн байна. Тэгэнгүүт энэ Diddy уурандаа хоёр хамаалагчтайгаа очиод энэ залууг өстө хөвтлэн зодчихсан байхгүй амар гэмтэйгээд. За тэгээд энэ залуу Diddy-г ингээд шүүхүүд дуудсан байгаа цагдаад өгөөд. За тэгсэн чинь бөө юм болсны дараагаар Diddy дахиад
цэвэрхэн гарчихсан. Яагаад тэгэхээр энэ тэр залууд мөнгө өндөрөх гэсэн юм шиг үл ингээ хоорондоо тохиролцоод нөгөө залуу нь Steve Stout гэдэг залуу нь lawsuit-тэй police report-а эргүүлээд авчихсан гэж байгаа байхгүй гомдлгүй гэд. Тэгээ ийм мэдчлэн ингээл янз бүрийн юмнаас ингээ мултраал гараад идэг. Одоо ингээд 2025 онд тэ мултарч гарч чадахгүй ингээд тийм амар их олон жилч биш гэлээ те бас нэг 50 сар шорон цуух юм ял авсан байгаа. За тэгээ манайхаа энэхүү documentary дээр Tupac-ийн тухай ярьдаг байгаа. За тэгээд энэ тухай бол хүмүүс айгүйх гадуур ярьж байгаа. За ингээд бид нэр finally те ингээд үнэхээр Diddy Tupac-ыг одоо захиалж алуулсан байсан юм байна гэдгийг одоо ингээд confirmation-ыг баталгаажуулж авлаа гэж хүмүүс гадуур ярьж байгаа. Tupac-ийн үхэлд Diddy холбоотой гэдгийг бол хүмүүс бол мэднэ. За яг ингээл хипхоп ертөнцид ялангуяа Холливуд ертөнцид айгүй ингэж сонирхож мэддэг хүмүүс бол мэднэ. Бүр тухайн үеэс 1900 хэдэн оноос л хойш ингээл яригдчихсэн зүйл. Тэгээ яах вэ нөгөө яг батлагдчихаагүй маа гэд гаргаад ирэх нотлох баримт байхгүй болохоор хүмүүс орхиод байдаг байсан болохоос ер нь бол хүмүүс таамагладаг мэддэг байсан. Тэгээ би тэр тухай ч гэсэндээ deep dive дээр ярьжсэн. За тэгээд энэ тал дээр яг Tupac-ийн тухай гаргаж байгаа байхгүй. За энэ дээр юу ч харж байгаа гэхээр Tupac одоо чинь яг нөгөө баруун эргээс те Калифорниагаас гаралтай rapper байгаа. За тэгэнгүүт нөгөө нэг West Coast гэж байгаа те West Coast rapper. За Biggie чинь болохоор Diddy-гийн нөгөө Bad Boy label чинь болохоор East Coast. New York-ийн зүүн эргийн одоо энэ rapper. За тэгэнгүүт энэ хоёрын донд ийм rivalry байгаа гэл байгаа байхгүй те баруун эрг зүүн эргийн ийм хооронд ингээд одоо хипхопын ертөнцид ийм beef байдаг гэж ярьдаг. Гэтэл яг үндэ бол тийм beef байгаагүй гэж байгаа байхгүй ярьслага өгсөн хүмүүс хэлж байгаа. Яг тийм анханасаа бүр ингээд байсан тийм rivalry байхгүйсэн. Энэ нь бол бүр ингээд orchestrated rivalry. Ингээд Diddy-гээр бараг ингэж зохион байгуулалтаа гаргаж ирсэн тийм одоо rivalry гэж байгаа байхгүй юу вэ гэхээр Tupac аль үжээ нөгөө Biggie чи ингээд нөгөө анх гарч ирэл алтартай болох гэж хаад Tupac бол аль үжээнэ ингээд нэр төрөд гарчихсан үнэхээр галзуу rapper байсан. Гэхдээ Biggie гарч ирэхэд бол те Tupac ерөөсөө тийм муухагаар хүлээж аваагүй. Өстэй энэ муу өөр нэг rapper гараад ирлээ өстой зүргийнх бла 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 гэсэн тийм байдлаар хүлээж аваагүй. Харин ч айгүй гой хүлээж авсан гэж аахгүй. Тэгээд Tupac ингээд Biggie-тэй айгүй найрсаг хандчихсан ирж уулзаад тэгээд Biggie Diddy Tupac-ийн нэгэн концертын дээр нь очиод opener энэ хийжсэн гэж аахгүй. Тоглолтыг нээх тийм Oris Center-ын ажиллаж исэн энэ хоёрын хоорондоо айгүй тийм дотн харилцаатай байсан найзууд болсон гэж аахгүй. Гэтэл Diddy яасан бэ гэхээр тэр нь таалагдаагүй. Diddy-гийн хувьд бол тэр хоёрын найз нөхөрлөл таалагдаагүй. Тэрэнд нь тэр friendship-т нь атаархаад Biggie-г дандаа ингэж хатгадаг гэсэн байхгүй. Хөөе Biggie чи яагаад байгаа юм бэ те? Tupac чинь баруун эргийнх штэ. Наа чин тэг West Coast их штэ. Чи наадах чинь чиний өрсөлдөгч штэ. Чиний дайсан штэ те. Чи наадныхаа доор орж болохгүй штэ. Чи наадхаа үзүүлээдэг алаадаг гэстэй тийм болгоод гэж дандаа ингэ шүүгддэг гэсэн байхгүй. Тэр үеинд нь болохоор Biggie ерөөсөө шүүгдүүлдэггүй байсан. Надад хамаагүй. Би бол ингэ хиймаа хийгээл явна. Би ингэ Tupac-тай тэгэж ингэж алцаад надад шаардлага байхгүй гэдэг байсан байна. Тэгэнгүүт Diddy ямар балиар зааваа юм хийсэн бэ гэхээр нэг буудалцаа студид дээр басан дуу бичлэгийн студид дээр басан нэгэн буудалцааныг orchestrate хийсэн байгаа юм. Tupac студид руу яваад орох гэсэн чинь лифтэнд орохгүй байсан чинь 2-3 залуучууд хурж ирэнгүүтээ буу гаргаж ирэнгүүтээ Tupac-ыг 5 удаа бууцсан байдаг. Тэрийг болохоор Diddy мэдчихсэн. Diddy зохион байгуулсан. Тэгж болоо хүмүүс ярьдаг штэ. Тэнгүүд Diddy яриад байгаа нь болохоор бусад хүмүүс ярьж байгаа нь болохоор үгүй энэ чинь ерөөсөө юу байгаагүй. Тийм би бол ерөөсөө оролцоогүй юу яриад байгаа наад чинь зүгээр дээр нь байх гэсэн. Тэгсэн мэт л хамгийн сонирхолтой нь дээр нь байгаагүй нь ойлгомжтой байгаа байхгүй. Ягаад гэвэл нөгөө залуучууд нь Tupac-аас юу ч аваагүй. Тэгсэн мэт л Tupac бол тэр тухайн үед амар үнэтэй Rolex-ийн watch амар үнэтэй хэдэн $90,000 үнэтэй цаг маг зүүчсэн байхаа тийм үнэтэй гинж минж зүүсэн байхад тэрийг авахгүй явна гэж одоо ямар дэрэмчин байх вэ? Of course За тэгээд Tupac тэрийг нь дараад нь яриад энэ бодолцааны ард бол ингээд Diddy байсан. Diddy намайг алах гэж оролцсон гэд. Тэнгүүд Tupac-ийн ууранд хүрээд Tupac-ийн хөргөн амтаа Diddy болон Biggie хоёрыг хоёулангийн л ингээд оролцсон юм байна гэж бодчихгүй тэр бодолцааных нь арталтан Тэнгүүд Tupac ингээд Biggie руу болон Diddy руу хандарч айгүйх тиймэрхүү диснүүд хийж гисэн байгаа. Айгүй мундаг дистэй байдаг штэ би тэрнийх нэрийг мартчихлаа. Хэрэм мамп лөө Тэгээд тэр дуун дээр Biggie танад хэлцдэг штэ. Би чиний ингээд их нэртэй чи унтсан гэж хэлчихдэг. Тэгэнгүүт Biggie-ста жинхэнэ нөгөө нэг Diddy-гээр шүүгдүүлээд одоо Tupac-ийн эсрэг бас дахиад дис гаргаад тэгж одоо нөгөө нэг rivalry нэхэлсэн. Тэгэхээр ер нь бол энэхүү East Coast West Coast Tupac versus Biggie гэдэг энэхүү beef ч юм бол Diddy-гийн эхлүүлсэн ингэж manage хийж orchestrate хийж эхлүүлсэн beef байсан байгаа байхгүй юу. Тэрээс өмнө бол Tupac Biggie хоёр зүгээр найрсаг байсан.
За тэгээд энэ хүү Tupac-ийн үхлийн тухай ярьдаг байгаа. Tupac-ийн үхлийн ард нь Diddy байсан. Diddy ингээд Keffe D болон Keffe D-гийн үеэл залуу болох Orlando Anderson гэдэг тэр хоёр залууг ингээд хөлсөлсөн гэдгийг нь бол ингээд энэ дээр баталгаажуулдаг байгаа. Ягаад гэвэл одоо Tupac-ыг алсан залуу шүү дээ. Keffe D-гийн шоронд байх үедээ ингэж өгсөн confession tape. Цагдаа нарт мөрдөгчнөрт өгсөн тэр confession tape-ийг тоглуулдаг. Яг энэ documentary-гийн үеэр манайхаа. Тэрэн дээр л Keffe D яг л хэлж байгаа байхгүй. Гэтээ хамгийн гол ингээд гэх юм бол энэ тэр confession tape нь болохоор тийм юу эсэн гинэ тэрийг ингээ ярьлаа гэ тэр нь одоо өөрийнх нь эсрэг ашиглагдаж болохгүй гэсэн тийм маягтай тийм гэрээтэй гэр хийсэн confession tape гинэ. Тэгэхээр яг ингээд шууд шүүхийн одоо хувьд бол ингээд тэ өөрийнх нь эсрэг ашиглагдах боломжгүй байна лээ. Гэтээ тэрэн дээр юу ч хэлж байгаа гэхээр Keffe D яг л хэлж байгаа байхгүй те. Diddy Tupac-д дургүй байсан. Tupac болон Tupac-ийн нөгөө нэг харьяа байсан лейбл шүү дээ. Death Row Records-ийн захирал болох Suge Knight. Тэр хоёртой асуудалтай байсан. За тэгээд Diddy Лос Анжелест байрладаг Crips гэдэг нөгөө нэг гэнг байгаа шүү дээ. Тэр гэнгтэй холбоотой байсан. Айгүй олон хүмүүсийг мэддэг байсан. Тэгээд нөгөө нэг Suge Knight, Death Row Records болохоор нөгөө нэг эсрэг гэмт хэргийн бүлэглэлтэй холбоотой байдаг. Bloods гэдэг те. Тэгэнгүүт Diddy Лос Анжелесын Crips-ыг таньдаг болохоор тэрнийх нь хүмүүс нь Keffe D энэ байгаа байхгүй. Тэд нэр би бинийгээ таньдаг болохоор Diddy та нар Лос Анжелест байхдаа энэ хэнийг ингээ алах юм бол те Tupac болон Suge Knight хоёр ингээ алах юм бол $1 сая өгье гэх бүр ингээд deal хийсэн гэж аахгүй тохиролцоонд хүрсэн. Тэгээд очоод алсан гэдгийг бол Keffe D бүр амаараа хэлсэн байгаа аахгүй тэр хүү confession tape дээр. Тэрийг нь бол ингээд 50 Cent энэ хүү Netflix-ийн докюментари дээр гаргадаг байгаа. Тэр нэрээ сонноос гэдэг юм бол манайхан 2027 онд гэсэн шүү. 2026 онд гэлөө 2027 онд гэлөө ямар ч гэсэн удахгүй Keffe D-гийн эсрэг энэ хүү нөгөө Tupac-ийн үхэлтэй холбоотой trial болох юм байна лээ. Тэрэн дээр одоо Diddy дуудагдах боломжтой. Ягаад гэвэл энэ хүү үхэлтэй холбоотой хүмүүсээс үлдсэн хоёр хүн нь Diddy болон Keffe D хоёр байгаа. Тэгэхээр яг буруутан тогтоох юм бол энэ хоёр ингээд шоронд орох боломжтой гэсэн үг. Нөгөө Orlando Anderson гэдэг яг нөгөө нэг гохыг нь дарсан залуу болохоор Tupac-ыг асныхаа хэдхэн жилийн дараа өөрөө буудуулаад гудамжинд явж байгаа буудуулаад нас орчихсан. Бас өөр оролцсон залуу байгаа байхгүй юу? Keffe D-г Diddy-тэй танилцуулж өгсөн залуу байгаа. Тэр залуу болохоор бас айгүй муухай залуу юм байна лээ. Ингээд мөнгийг нь сая төгрөгөөр тохиролцсон гэсэн шүү дээ. Гэхдээ энэ Keffe D Tupac, Suge Knight хоёрыг хоёулынг нь алж чадаагүй ганцхан Tupac-ыг алсан болохоор $500,000 бол ингээд за энэ хинд Keffe D өгөөрөө гэд нэг Zeb гэд залууд өгсөн гинэ. Тэгсэн чинь нөгөө Zeb нь өгөөгүй аахгүй Keffe D бөнгийг нь өгөөгүй юм байна лээ. Өөртөө авчихсан гэсэн үг. Гэтэ тэр залуу ч гэсэндээ эрэгтэй ч гэсэндээ өөрөө хор тавдар тусаад нас урчихсан юм байна лээ. Тэгэхээр энэхүү хэрэгт орооцолцсон хүмүүсээс 20% байгаа Diddy болон Keffe D хоёр. Тэгээ энэ хоёр бол ингээд энэхүү шүүх хуралд дуудагдах боломжтой юм байна лээ. За үүнээс гадна Biggie-гийн үхлийн тухай ч гэсэндээ ярьдаг байгаа. Гэхдээ бүр амар тийм дитейлтэй яриагүйсэн яг яаж болсон бэ энэ төр гэдэгтэй нэг Gene Deal гэд бие хамгаалагч нэдэг шүү дээ. Diddy бас айгүй олон жил ажилласан бие хамгаалагчтай одоо болчихсон. Тэгээд Diddy-гийн эсрэг гарч ирээд бас нэлээд олон жил айгүй хэм ярьж байгаа. Яг Diddy-гийн үннийг нь илчлээд тэр залуу бол ингээд Gene Deal чинь айгүйх энэ Biggie-гийн үхэл хэрхэн болсон бэ? Хэрхэн Biggie-гийн үхлийн ард Diddy байсан бэ гэдэг тухай ингэж ярьдаг. Тэр гол дитейлүүдийг нь бол ингээд энэ докюмент дээр сайн оруулаг байлаа манайхан. Тэгээд тэр тухай мэдхийг хүсэж байгаа бол deep dive-ийг үзээрэй. За юу гэж Biggie-гийн тухай үхлийн тухай ярьсан бэ гэхээр айгу тийм өнгөцгөн ярьсан. Ер нь яг нөгөө нэг Diddy бол ингээ Biggie-гийн үхэлд буруутай те Biggie-г ингэж сахалж алуулсан гэж хэлэхгүй байгаа ч гэлээд ер нь Diddy-гээс болоод Biggie үхсэн гэж л одоо тийм юм ярьсан. Ягаад вэ гэхээр те баруун эрэг дээр одоо ингээд Tupac нас урчихсан учраас те баруун эргийнхэн бол ингээ зүүн эргийнхэнд хэлжсэн байгаа битгий хизээж дахиж манай эрэг дээр хөл тавиараа хөл тавих юм бол хогчин шүү гэж сануулад байхад Diddy Biggie-г албаар те баруун эрэг дээр болжсэн Californiад болжсэн тэрхүү Music Awards дээр очиулаа. За тэгээ Music Awards дээр очичоод тэр шөнөө байчаал маргааш нь Англи руу явах гэсэн чинь үгүй тэр Английнхаа бүх зүйлүүдийг ингээд цуцлаа наана бай нэг парент хэдүүлээ оролцсноо гэдсэн байхгүй юу.
тэгээ бигийн айгаад тэгээ би энэ баруун ирэг дээр баймааргүй байна би айгаад байна ингээд алуулчих гээ айгаад байна гэд хадл үгүй чи наана бай гэсээр айгаад байлгуулад тэгээд ингээд алуулсан байдаг. Бас л нөгөө нэг drive by shooting тэ ингээд явж байгаад нь машинаар ингээд буудаад алчихсан байдаг. Тэгээд хэдийгээр бүр үнэхээр хэрүү дэрий захиалгатай алгаагүй байсан ч гэлээдээ дэрийгээс болоод насурсан байгаа байхгүй те. Өөрөө хүн тэнд баймааргүй байхад албаар ингээд чи наана бай гэсээр байгаад ингээд алуулсан байгаа юм. Тэгээ нөгөө Kirk Burroughs гэдэг залууч хэлж байгаа байхгүй дэрийг хэрхэн худлаа ярьсан бэ гэдгийг ярьж байгаа. Юу гэж хэлсэн бэ гэхээр дэрийг өвгсний дараа болохоор ингээд дэрий нэг ярилцлагандаа оронгуудаа те өө биги өөрөө Калифорни руу очихыг хүссэн. Өөрөө энэхүү нөгөө нэг award show дээр очихыг хүссэн. Award show-ны дараа маргааш өдөр нь болсон тэрхүү нөгөө нэг парийн үйлчлэгэн дээр өөрөө очихыг хүссэн. Өөрөө баруун ирэг дээр байхыг хүссэн гэж ярьсан гэж тийм ярилцлага өгчсэн байгаа байхгүй юу. Тэгэнгүүт Kirk хэлж байгаа нь болохоор те he's lying about that. Тэ дэрий бол тэр худлаа ярьж исэн. Тэгээ би үннийг мэднэ. Дэрий намайг үннийг мэднэ гэдгийг бол мэдчихсэн. Тэгээд тэгж амар худлаа ярьсан те. Дэрий бигийг албан хүчлэхээр баруун ирэг дээр байлгуулсан. Би бол үннийг нь мэднэ. He's lying гэдгийг бол ингэж ярьсан байгаа юм. За тэгээ энэ Kirk гэдэг залуу нэлээд том зүйлийг ингэж ил болгосон байгаа. Тэр нь юу вэ гэхээр Biggie яг нөгөө нэг нас барахынхаа өмнөхөн artist-ийн хувьд bad boy-тэй энэ хүү лейблтэйгээ ингээ гэрээгээ renegotiate хийжсэн гэнэ. Гэрээгээ шинжлэх гээд одоо өөрийнхөө талаас арай жоохон favorable тиймэрхүү term-нуудыг тиймэрхүү зүйлүүдийг оруулж исэн гэнэ гэрэн дээр. Тэр нэг юм хэлэхэд дэрий айгүй тийм муухай балиар зааваа залуусан байгаа байхгүй юу? Одоо захирлынхаа хувьд ч хэлээд бай заяа. Bad boy-ийн artist-д бол үнэхээр хөөрхөн илтэй байсан байл юм аа. Ягаад гэвэл хэрэгтэй bad boy-ийн энэ гэрээнүүд нь artist-уудыгаа, дуучдыгаа, уран бүтээлчдгийг хизэж боддгоо зөвхөн өөрсдөө боддог. Бараг л ийм гэрээ өгдөг гэсэн байхгүй те. Та нар манайд орсноор алдартай болно. Тэ зөвхөн алдартай л болно. Мөнгөтэй болохгүй алдартай болно. Би манай лейбл болохоор мөнгөтэй болно. Та нараар мөнгө хийн гэсэн тим гэрээ өгдөг гэсэн ер нь нэг тиймэрхүү. Тийм учраас ингээд ерөөсөө artist-уудыгаа take care хийдэггүй, artist-уудаа анхаарал хандуулдаггүй. Artist-ууд нь баг ингээл те юу яагаад гудамжинд гарах нь холгүй явж идэг гэсэн гэж байгаа байхгүй бүр айгүй ингээд хэцүү амьдралтай явдаг гэсэн гэж байгаа юм. Тэгэд тийм учраас биги ингээд renegotiate хийжсэн байна л да те ингээд гэрээгээ өөрчлөх гээд арай жоохон өөрийнхөө хувьд илүү их мөнгө энэ дэр уран бүтээлээс мөнгө авдаг болох гээд тийм гэрээ хийгээд тэгээд аль үшээ гараа үсэг өмсгөө зураад гэрээгээ шинжилчихсэн байсан гинэ. Тэгсэн чинь биги нас орчлаа. Тэгсэн чинь яасан гэж дэрээ энэ Kirk гэдэг залуу нь хөрх амт нөө 25%-ийнхаа хувьцаагаа өгчихсөн шүү дээ тий. Одоо зүгээр баг энэ компани ажилтсан болсон гэж байгаа байхгүй. Энэ залуу бол бүр энэ компани бүх юмыг нь хийдэг байсан байлаа. Тооцоо, санхүү, нэ тэрэ тест юм хумыг зохицуулах, өстой жинхэнэ нарийн бичгчгэл хамаг юмыг нь хийдэг байсан байхгүй. Баг энэ дэрийн юм хийдэг байсан юм шүү. Тэгсэн чинь Kirk хэлсэн гинэ. Чи нөө бигэтэй хийсэн шинэ гэрээг өөрчлөөд зарим хувцснуудыг нь өөрчлөөд ингээд манай bad boy label дараа илүү мөнгө хүртгээр тэгж болгоод өөрчлөөдөх. Тэгээ гэр бүлийн ханд нь үзүүлэхээс өмнө тэгээ өөрчилчих. Тэгээ бийг нас урцсан юм чинь өөр хинч одоо мэдэхгүй гэж хэлсэн байгаа байхгүй. Тэгсэн чинь энэ залуу наадах чи арай дэмдэж гин тэ нас урсан хүний ингээ аль үшээ хийчихсэн байгаа гэрээг нь тэгж өөрчлөн гэж байхгүй би тэхгүй гэд хийгээгүй мэн. Тэгсэн чинь энэ залууг ажлаас нь халчихсан байгаа байхгүй. Амар гацтай. Тэгээд одоо бигийг нас орсны дараагаар дэричнээс та мириагаар те яста pop продалтай миний сайн найз нас орчихлаа те. Өстө ийм агуу rapper нас орчихлаа. Миний he was my best friend те манай айгу мундаг star artist байхаас гад миний сайн найз байсан. Ингээл амар худлаа жүжиг тавиадалтай өстө энд нөр явчих ярьцлага өгөөд л уйлж дуулаад л бөө юм болсон байхгүй. За тэнгүүтээ манай бигид те бол үнэхээр зориулаад бид нэр манай bad boy label-ийнхантай яста хамгийн том, хамгийн шилдэг, хамгийн lavishтэй тийм одоо бүр хүмүүсийн харж байгаагүй тийм гайхалтай оршуулгыг бид нэр зохион байгуулах болно гэж бүр тэгж ярьжсэн байхгүй. Тэг үнэхээр бол тэгсэн юм байна. Окей. Тэгэр зохион байгуулсан байна. Гэхдээ дэрий нөгөө нэг Kirk гэдэг залууд хэлсэн байхгүй. Бид нэр бол те зохион энэ гайхалтай оршуулгыг бол зохион байгуулна of course те. Гэхдээ энийг яг үндэ бол бигийн төлнө. Энэ нь болохоор recoupable charge байсан гэж аахгүй. Тэр нь юу гэсэн үг вэ гэхээр эргэн төлөгдөх, нэхэн төлөгдөх тийм төлбөр гэсэн үг. Тэгэхээр бигээ төлж гинэ гэдэг нь юу гэдэг вэ гэхээр энэ баахан оршуулганд нь ингэж зарцуулсан мөнгөө буцаагаад бигийн estate-с одоо нэхэмжил гаргаад аавна гэсэн үг.
Бигийн одоо эд хөрөнгөө штэ үлдээж байгаа зүйлийг энэ estate гэдэг аа штэ гэр бүлийнхэндээ үлдээсэн юм одоо хөрөнгнөөс нь за оршуулгын төлбөр энэ болсон шүү. Одоо тэ энийг буцаагаад өгөөрэй гэд ингээд нэхэмжилж авах юм бэ. Манайхаа. Sean doing a big show looks good on him, but he's not going to tell the world that Biggie was going to pay. Амар энэ манайхаа амар бишнэ гэж танарт бүр ингээд амар ингээд тэгсэн мөртлөө олон нийтийн өмнө хэрхэн ямар ааш гаргаж аваа гэдэг нь те бид нэр төлнөө, байд боёгын төлнөө, бид нэр ингээд хийж өгнө гэж байгаа мөртлөө яг үндэ бол те зүгээр өөрөөр нь Biggie-гээр өөрөөр нь өөрийнх нь орчилгыг төлөвлөж байгаа байхгүй юу? Аимшигтай залуу байгааз те ёо. За тэгээд ингэж Biggie болон Tupac хоёрын тухай гаргадаг байгаа. За тэгээд цаашлаад манайхаа Joy Dickerson Neal гэд эмэгтэй ярьсан дээр байсан. Би энэ эмэгтэйг бол нэрээ хараад үнэхээр шоконд орсон. Яг гэвэл би энэ тухай энэ эмэгтэйгийн тухай нөгөө нэг deep dive бичлэг дээр ярьжсэн байхгүй юу? Энэ эмэгтэй чинь Cassie дэрийн эсрэг гаргасан нөө иргэний шүү хуралтай ингээд лоосуудыг гаргасны дараахан 7-8 хүмүүс дараалаад Cassie-гаас болоод тэ ингээд урам зориг аваад ирчгүүж аваад ингээд айхгүйгээр ингээд бас ингээд лоосууд дэрийн эсрэг гаргасан гэж хэлжсэн штэ. Тэрний нэг хүннээс манайха яг Cassie-гийн дараахан лоосуудаа гаргасан ба. Энэ эмэгтэй болохоор 1992 онд дэрийд хүчндүүлсэн гэд тэрийгээрээ ингэж лоосууд хийсэн баа. За тэгээ энэ эмэгтэй болохоор айгуу залуухан байхдаа тэгээ дэрэтээ яаж ингэж дэрэтээ хэлсэн мэхээр нэгэн парен дээр байжсэн байна лээ. Тэгээд New Jersey нэгэн парен дээр байж агаад тэгээ бас л энэ нэг студ энтертэй тэ дэрийн ажиллаж байсан нөө Uptown Records энтертэй холбоотойсэн байхгүй тэнд ингэж ажиллажсэн. Тэгээд дэрий ингээд өөрт энэ нэмэгдэлээ хүүе ингээд манад тэ маргааш клипэн тоглох хэрэгтэй байсан нэг ингээд охин алга болчихлоо чи над тоглолцох энэ төр гээд клипэн тоглуулжсэн гэж аахгүй тэгэж ингэж илүү дотн болж исэн гинэ. Тэг яг энэ нэмэгтэй тэр клипэнд тоглохын үед бол тоглосон. Дэрэтээ хамт ингэж тоглосон нэг клип байдаг нэрээ одоо энд ингээ оруулж байна. За тэгэд энэ нэмэгтэй бас ингээл дэрийн трөө хийдэг байсан пари интернет дээр нь очдог байсан байл л да. Тэгсэн чинь нэг удаа нэг хүн энэ нэмэгтэй хурж ирээд хүү би чиний тэр бичлэгийг чи үзсэн шүү дээ гэл тэгсэн. Тэгэхээр энэ нэмэгтэй ямар бичлэг гэл тэгсэн чинь дэрээ ингээд чамайг унтуулчаад тэг ингээд мансууруулчаад чамтай ингээд секс хийжсэн. Чамаа ингээ хүчнцэжсэн. Тэр бичлэгийг чи ингээ бид нэр харсан. Тэгээ тэр бичлэгээ бүр ингээ дэрээ зохион байгуулж байгаа пари болгон дээр ингээ хүмүүст үзүүлдэг байсан гинэ. Амар бахархалтайгаар. За тэгэд энэ эмэгтэй бүр ингээ олж мэдэж байгаа шокнд орсон гэж аахгүй. Яг бол энэ эмэгтэй өөрийгөө хүчнүүлсэн гэдэг чи мдээгүй байсан байхгүй. Яг гэхээр дэрээ өөрийг нь ингээ масууруулчихсан. Тэгээ өөрт нь бол ямар ч recollection, ямар ч дурсамж одоо мэдрэмж авахгүйсэн гэсэн. За тэгээд энийг олж мэдсэнийхаа дараагаар энэ нэмэгтэй бүр айгаад хар дарж зүүдэлтэй болсон гэж байгаа байхгүй тэрийг нь тухай. Тэгээд нэг удаа амар хар дарж зүүдэлтэй гэсэн чинь ээж нь орж ир тараа тэр үедээ хэлсэн гинэ. Ингээ юу зүүдэлсэн гэсэн чинь би ингээд пафтарыг зүүдлээд ингээд айгаад гээд тэгээ пафтарыг чи ингээд тэгээд ээждээ хэлээд хамаг үнэ хэлсэн гинэ би ингэж хүчндүүлсэн гээд. За тэгсэн чинь ээж нь дэрийн ээж рүү захиа бичижсэн байна манайхан бүр ингээ гараараа. Окей. Тэр захиаг Joy Dickerson Neal уншдаг байгаа энэ хүү баримтат кинон дээр. Ингэж хэлж байгаа байхгүй юу? I'm writing to inform you of something that your son did to my daughter that has greatly decreased the quality of her life and wreaked havoc on our entire family гэж байгаа байхгүй юу? Танай хүүчин манай охинд айгуу тийм үнэхээр амьдралыг нь буснуулахтай амьдралыг нь өгөх хийх аимшигтай зүйл ингэж хийсэн юм байна. Түүнээс нь болоод зөвхөн манай охин гэлтгүй манай гэр бүлийнхэн бүр тэр чигтээ ингээд амьдрал нь сүрээд байна гэж судахтай зүйлийг бичсэн байна. За тэгэнгүүтээ одоо миний хэлэх гэж байгаа зүйл ингээд та ингээд уншаад итгэхгүй байж магадгүй. Би ч гэсэндээ хэрэв өөрийнхөө охиныхаа амнаас сонсоог байсан бол итгэхээргүй зүйл байсан. Гэтэ би өөрийнхөө охины нүд рүү харж агаад өөрийнхөө охиныхаа амнаас сонссон болохоор би бүрэн итгэж байна. Танай хүүчин манай охины ерөөсөө мдээгүй байхад нь унтуулчаад ингээд хүчндээд тэрийгээ бүр ингэж бичлэг болгож аваад тэрийгээ хүмүүст үзүүлээд явдгаа гэсэн тийм зүйлийг манай охин надад хэллээ. Тэгээ бараг ингэж 60-аад хүнд энэ хүү бичлэгээ үзүүлж миний охиныг ингэж тэр одоо dignity хамаг юм одоо тэгээ өөрийгөө self esteem тэр бүх зүйлийг ингэж эвдэлж хайсан танаа хүүчин гэдэг ийм бүр захааг ээж нь бичижсэн байна. Гэтэ тэр үнэхээр яг тэр захаагаа явуулсан юм уу үгүй юм уу мэдэхгүй ямар ч зэм захааг ингэж бол бичижсэн юм байна. Тэгээ тэр нь болохоор 1992 оны 11 сарын 26-ны өдөр бичсэн ингээд гар өвсгтэй байсан юм байна лээ. За үүнээс гадна Aubrey O'Day гэдэг эмэгтэй бас
яриа өгсөн байгаа. За тэгээ энэ эмэгтэйгийн ярьж байгаа нь болохоор энэ эмэгтэй чинь нөгөө нэг Danity Kane гээд Diddy-гийн Making the Band гэдэг шоунасаа гаргаж ирж ирсэн нөгөө нэг групп байж тээ. Тэр группийн нэг гишүүн баггүй. Тэгээ Danity Kane, Aubrey O'Day ярьслага өгсөн. За Aubrey-гийн ярьж байгаагаар болохоор ер нь ингээд Danity Kane гэдэг групп үүсэн цагаас хойш Diddy дандаа энэ эмэгтэйд хэлдэг гэсэн. Энэ чи бол энэ хамтлагийн you're the looker. Тэгээ чи бол энэ хамтлагийн одоо гол нүүр сарин ч юм уу те ингээд хүмүүсийн харж ингэж таашаал авдаг хүн шүү. Окей. Тэгэхээр чи тэгж аашлаараа ингэж аашлаараа ийм хавцамсаар тийм хавцамсаар тэгж маяглаараа ингэж маяглаар ч гэдэг юм уу те. Айгүйх тиймэрхүү байдлаар ингэж өөртөө харьцдаг гэсэн гэж аахгүй юу. За тэгээд дэрээ бүр энэ эмхтэй рүү айгүй тийм inappropriate имэйлүүдийг явуулдаг гэсэн мэт л. Уул нь бол өөрийнх нь захирал босс байгаа шүү дээ. Продюсер нь. Тэгж жагаад айгүй амар бичдэг гэсэн. Бүр тэрнийх нь нэг имэйлийг бүр ингэж энэ хүү баримтат кандер уншиж өгсөн. Aubrey амар өгтэй юм дэсэн. За банаха би энэ дэр бол ингэж энэ хүү бичлэгэн дээр давтаж хэлмээргүй байна. Би зүгээр чамайг ингэж яамаар байна. Ингэмээр тэгмээрэн би зүгээр чамайг зүгээр л тэгчмээргүй байна. Би чамайг бүр тэгж яхахтаа ингэх болно, тгийх болно, чамайг ингэх болно гэж бүр айгүй амар explicit, бүр амар тийм detailтэй айгүй амар зүйлийг дээр биччихсэн юм байна лээ. Okay. He's got a civil lawsuit that gives Diddy and his legal team. За тэгээд иймэрхүү зүйлийг хэлээд ингээд өөрт нь ингээд хандарч мандраад идэг байсан. Тэгээ энэ Aubrey болохоор ерөөсө тэрийг ингээд гүйцэлдүүлдэггүй байсан. Өөртөө нэргэж флиртик ч юм уу, сэтгник ч юм уу, эсвэл өөртөө унтах хэвтэг ч юм уу, тийм юм хийдэг байсан болохоор тэр энэ эмэгтэйг хаалчихсан гэж аахгүй юу. Danity Kane гэдэг группээс залуулчихсан. Өөртөө унтсангүй гэд. За тэгээд энэ Aubrey гэдэг эмэгтэй энэ хүү documentary дээр айгүй амар зүйлийг ингэж ил болгодог байгаа. Анх удаага. За юу вэ гэхээр дэрийн эсрэг амар олон одоо хүмүүс лосууд хийсэн шүү дээ, тэ? Бараг 100-аад хүмүүс. Тэгэд тэр хүмүүсийнх нь нэг эмэгтэй лосуудын дээр бичсэн гинэ. Юу гэж хэлсэн бэ гэхээр би өөрөө ингэж бас тэг хүчндүүлж ингэж хүчрхийлүүлэхээс гадна дэрий Aubrey O'Day гэдэг энэ хүү эмэгтэйг хүчндэж байхыг өөрийнхөө нүдээр харсан, witness хийсэн, гэрч болсон гэж бичсэн байна лээ. За тэгээд тэрийгээ бүр ингээд лосуудын дээрээ өөрийнхөө гаргасан нөгөө хуулийнхаа шүүхийнхаа хэмжилтээрээ бүр ингээд нэгнгүү бичсэн байна лээ. За тэгээд тэрийг Aubrey уншиж байгаа хгүй, уншаад ингээд баримт кандидаар ярьж байгаа. Тэгн болохоор энэ тэр одоо энэ хүү лосуудыг гаргасан эмэгтэй гэрлүүгээ явах гад тэгээд найзлын тухайн үед ирж авах гэжсэн гинэ. Тэр үед найзлаагаа хүлээж авах үед 0 орох гээд тэгээд айгүй том байшин дэсэн гинэ. Студид тэгээ аль нь нөө бааныхаа нөрөө нааг гэж мэдгүй ингээл онгоолгол хаалганууд онгоолгол яваадсан чинь нэг хаалга онгоолгосон чинь дэрээ нэг өөр залуутай нийлчихсэн Aubrey O'Day гэдэг эмэгтэй хүчнтэй байжсэн гинэ. Гэтэ хамгийн гол нь Aubrey бол бүр ингээд тасарчихсан харагдчихсан гинэ. Ерөөсөө баг амьгүй болчихсан юм шиг бүр өөрөө мэдрэлгүй байжсэн. Тэгсэн чинь дэрээ энэ эмэгтэй хүчнээд дээрээс нь болохоор нөгөө эрэхтэй Aubrey-гийн амруу нь өөрийнхөө нөгөө нэг юу хийчихсэн байсан гинэ. Тэгээ ингээд хоёулаа нийлчихсэн хүчнэж байгааг харсан гэсэн. Тэгээд тийм зүйлийг лоосны сүтэн дээр бичсэн байлээ. Тэгээд Aubrey-гийн ярьж байгаагаар болохоор би энийг ингээ анх удаага уншаад бүр шоконд орсон. Ягаад вэ гэхээр би юу ч санахгүй байгаа гэж аахгүй. Өөрийнх нь хувьд болохоор ингээ ямар ч recollection байхгүй. Дурсамж юу ч байхгүй. Тэгээд тэглээгээд манайхаа энэ бол худлаач гэсэн үг юм уу те биш. Тийм ч байж болно. Тэгээ энэ Aubrey хэлж байгаа нь болохоор би одоохондоо өөрөө юу ч мэдэхгүй байгаа. Тэгээд би хэрэг үнэхээр энэ эмэгтэй ингэж худлаа ярьсан бол те би бол энэ эмэгтэйдээс тооцоо бодно гэж аахгүй. Гэхдээ би хэрэг энэ эмэгтэй худлаа яриаггүйсэн бол би бол тэрийгэ дахиж мэдмээргүй байна гэж аахгүй. Би тэр өөрийнхөө мэдхгүй миний одоо би маань хамгаалаад те намайг хамгаалаад энэ муухай дурсамжаас хамгаалаад тэрийг бүр ингээд блок хийгээд хаачихсан байгаа юмыг би ухаж мэдэж авмааргүй байна. Тэгэх юм бол би ингээд те амьдралаараа хохирох болно гэж тэгж байгаа байхгүй. Тэгэд ийм амар зүйлийг ингэж ярьсан байгаа. Тэгээ ер нь тиймэрхүү зүйлүүд байдаг юм байна лээ. Сэтгэл зүйч мөчнэрийн те сэтгцэн эмч энэ төр ярьж байгаагаар болохоор заримдаа хүмүүс ийм амар шоконд орохлоорэ одоо ийм амар юм зохиолдсон штэ те зөвхөн хүчингийн хэрэгч биш нэг янз бүрийн амар тийм traumatic event одоо өөртөө тохиолдох үед бол заримдаа өөрийн чинь одоо сэтгэхүй блок хийчихдэг гэж аахгүй. Тэгээ юу ч сандаггүй. Өөрөө тэр тухай огтхон ч мэддэггүй. Тэр чинь бас би чинь нэг ёсондоо таны тархичин өөрийг чинь хамгаалж байна гэж байгаа гэсэн үг гэж байгаа аахгүй. Тэгээ ямар ч сан Aubrey-гийн хувьд болохоор тэр тухай юу ч мэддэггүй мэн лээ. Харин нөгөө нэг эмэгтэй болохоор би харсан өөрийнхөө хоёр нүдээр гэдэг юм байна лээ. За үүнээс гадна нөгөө нэг Capricorn Clark гэдэг эмэгтэй чинь энэ хүү ярилцлаган дээр байсан манайхаа. Би бүр хараад шоконд орсон. Яга миний нөгөө нэг хийсэн
шүүх хурлын тухай хийсэн имчилгүүдийг үзчихсэн бол мэдж байгаа. Би Capricorn Clark-ийн тухай бас нэлээд тодтогч ярьжсэн. Дэрийн доор туслахаар нь айгүй олон жил ажилласан эмэгтэй. Тэгээ ер нь бол хүмүүст айгүйх таалагдсан гэж ярьжсэн яг тэр шүүх хурлын үеэр. Айгуу тийм authentic, айгуу тийм өөрийнхөө яг үнэхээр л яг худлаа ярихгүй яг үнэнгээс байгаа юм шиг яг өөрийнхөө мэдрэмжийг харуулад айгуу хуйлж муулж ярьжсэн гэж хэлсэн. Тэгэд энэ эмэгтэй одоо ярьслага өгсөн байна лээ. Тэгээ ер нь бидний мэддэг зүйлүүдийг л ярьсан манай. Хэрвээ миний тэр бичлэгийг үзчихсэн бол та нар мэдж байгаа. Тэгэд үзээрэй амар ядаргаатай. Гэтэ би үнэхээр миний ярьчихсан юмнуудыг яриад байгаа болохоор би үзсэн хүмүүс маань залхаж байгаа гэж одоо ярихгүй байгаа байхгүй. Тэгээд үнэхээр манайхаа дэлгэрэнгүй ярьсан тиймэрхүү бичлэгүүд байгаа болохоор тэрийг очиж үзээрэй, окей. Ямар ч гэсэн нөгөө нэг Cassie-гийн тухай ярьж ирсэн, ер нь ямар амар залуу байсан бэ гэдгийг ярьж ирсэн. Тэгэл нөгөө нэг Kirk Carey-тэй болсон төв бүхийн тухай ярьж байгаа байхгүй. Тэр хамаг зүйлүүдээ ярьсан байна лээ. За тэгээ Capricorn Clark-ийн хийсэн нэг зүйл айгүйх надад үлдсэн зүйл юу вэ гэх юм бол Capricorn хэлж байхгүй. Дэрий бол яг үндэ ингээд айгүй олон хүмүүсийн дунд байхдаа болохоор тэ айгүй өөрийгөө дөвөөлөхөд айгүй тийм сүртэй өста ийм залуу юм шиг харагдах гэж тэгдэг мөртлөө чи яг дэрийтэй хойлохна one on one вэ штэ тэ харах юм бол яг ажиллах юм бол дэрий бол өчөөхөн залуу гэж байхгүй. Айгүй өөртөө insecure, өөртөө итгэлгүй айгүй өчөөхөн залуу. Хүмүүсийн дэргэд л ингэж харагдах гэдэг гэдгийг бол хэлсэн. За үүнээс гадна нөгөө нэг Lil Rod гэд залуу бас ирсэн байна лээ манайхаа. Тэгээ өөртний юусэн тухай ярьсан Lil Rod гэдэг чинь бас л Cassie лоосууд гаргасны дараахан өөрийнх нь дэрийн эсрэг ингэж өөрийнх нь лоосуудыг гаргасан ийм залуу байгаа. Lil Rod чинь болохоор хөгжмийн продюсер ийм залуу. Тэгээд дэрийн өөрийнх нь сүүл гаргасан альбом болох The Love of the Grid гэдэг тэрхүү альбом дээр нь ажиллаж ингэж альбомыг нь хийж өгсөн залуу байхгүй юу? Айгүй авьяаслаг залуу юм байна лээ. Тэгээ энэ залуу болохоор тэрхүү лоосуудын дээр бас л баахан бичижсэн. Өөрийг нь ингэж ажиллаж явах үед айгүй ёс бус ханджсэн. Янз бүрийн porn энэ төр үзүүлдэг байсан гэж аахгүй албаар хүчтлэхээр тэнгүүтээ өөрийг нь одоо өөрт нь өөрийг нь оролддог байсан. Янз бүрийн болох гол түүнээс гадна өөр бас мундаг одоо Холливуудын хүмүүсээр эрэгтэй хүмүүсээр энэ залууг оролдуулдаг байсан ч гэдэг юм уу тиймэрхүү юмнуудыг лоосуудын дээр ярьж исэн. Энэ тухай би бас deep dive дээр ярьж байсан. За тэгээд энэ залуугийн ярьж байгаагаар болохоор тэр альбомыг нь хийж өгөх гээд дэрэтээ нэг гэрт амьдарч байсан гэж аахгүй. Тэр үед бол 9 бүсийн юм харсан гэсэн пари мара инста янз бүр юм харсан гэж аахгүй. Баахан мансууруулах байцсан байц гээл тэгээд эдгээр нийлээд өөрснөө мансууруулах байцсан дээр хэрэгэлдэг байсан гэж байгаа юм. Тэгээд тэр үеэр нь бол дэрийн гэрт нь олстой нүх сүв болгонд нь камер байдаг гэж ярьж байсан. За тэгээ анх энэхүү project-ыг авахд болохоор $250,000 чам төлөё гэж хэлжсэн мэлээ. Шууд ингээ $250,000 өгье. Түүнээс гадна дэрийн өөрийнх нь тансаг Лос Анжелесийн хаусных нь хажуудлын хаусыг нь бас худалдаж авч өгье мөг гэж тэгэж амар өөрийг нь entice хийжсэн гинэ тэгэж ажиллаж гисэн. Тэгээд энэ залуустай бүр амар хичээгэл баг жил гаруй энэ альбом дээр нь ажиллаж дуусгах чад альбом гарлаа тэгсэн чинь нөгөө дэрэ чинь баг зүгтчихсан. Төлбөрөө төлөхгүй байхгүй болчихсон. Энэ залуу чинь залгаалаа. Янз бүрийн худлаа шалтак хэлэл баахан voice mail үлдээдэг юм байна лээ. Дууд шуудан. Тэрийг нь энэ documentary дээр айгу тоглож байгаа байхгүй. Амар ингээл дээрээс худлаа юмс нэг луурчингууд яаж нэг луурддаг бол яг л тийм байхгүй. Худлаа шалтгаал өөстөө my brother team band bro ийм бэн team band чи зүгээрээ надад итгэе. Тэ чи зүгээр байж ийм асуудалтай байна. Гэтэ чи авнаа. We're good right bro we're good you're my brother гэл амар худлаа нөгөөтгөө ингээл бүр амар тэгсээр байгаад ерөөсөө мөнгөийг нь төлөөгүй тэгжсэн яг үндэ бол чи $22,000 л цалин авах юм байна. Энэ альбом дээр ажилласандаа гэж байгаа байхгүй. Тэгсэн мөртлөө $22,000 ч төлөөгүй. Энэ залуу дэрийн альбом дээр ажиллаа гэд нэг төгрөгч одоогийн байдлаар аваагүй байгаа юм л манайхаа. Was hundreds of people will identify me and за тэгээд энэ залуу бас нэг айгүй чухал зүйлийг ярьсан. Тэрний юу вэ гэхээр Diddy болон Justin Combs хоёр нэг залуутай G гэлөө нэг залуутай ингээд бааны өрөөлөө орохыг харсан гэнэ студи дээр байжсэн гэж байгаа байхгүй. За тэгсэн чинь удалгүй тан гэл дугаараа дунсан гэнэ нэлээ олон удаа. Тэгээд нөгөө залуу чинь Lil Rod мөр гайхаад би одоо энэ хөгжмөө хийж явахдаа буруу ингээд нэг бууны одоо sound effect гэдэг гинэ тэр мэрийг ингээд дарчихсан болов яасан болоо гэж бүр ингээд бодоол. Тэгсэн чинь тоодолгүй Diddy Justin Combs хоёр ингээд бааны өрөөс гараад юучлаг юм шиг гараад ирсэн гэнэ тэгэл та инээлдэж ханаал дадалтай юм мууж муугаад л. Тэгээд нөгөө нэг G гэж залууны өрөөс гарч ирэхгүй болохоор гайхаад яваад орсон чи oh my god нөгөө G гэдэг залуу ч бүр ингээд тэ хамаг цусмаас алдчихсан хэвээр амар цус алдчихсан өхөнгөө алдаад ингээд өөх гээд хөвтчихсэн гэж аахгүй.
бааны өрөөнд буудулчихсан. Тэгээ энэ залууч бүр ингээ айгаад өстө очоод өстө дарж мараад тэгээ хүүе өстө цагтаа дутаараа гэл бөө юм болоод тэгээ эмнэлэг дутаараа энэ төр гэл тэгэл эмнэлэг хурж ирэх гэл тэгээд эмнэлэг хүлээж авах хооронд нь дэрий хийсэн гинэ. Чи одоо цагтаа хурж ирэх гэж штэ. Наа залууга энд бодуулаагүй. Одоо бодуулсан гэж хэлээрэй, окей? Энд бодуулсан гэж хэлж болохгүй шүү гэж ингэж тийм зүйлийг хэлсэн юм байна лээ. За тэгээд тэр залуу Lil Rod тэр G гэдэг залууг ингээд төргөнд өгөөд явуулсан. Тэрнийхээ дараа хурж ирээд ингээд уцаараа бичлэг хийсэн байхгүй. Тэр бааны өрөө юу байсан, ямар байсан бэ гэд. Тэр бичлэгийг 50 Cent-ийн documentary дээр оруулсан байна лээ. Ингээд амар цусмас болчихсон хэвээр амар бичлэг байсан заяа. Хаарсан чинь Diddy Justin хоёр юу ч лог юм шиг пари даал ууж муугаал масрал бис хэрэг байжсэн гэж аахгүй. Тэгээ маргааш нь сонингоор ингээд сэтгүүлээр юм уу гарсан чинь тэр бодолцооны тухай гарсан чинь нэгэн залуу recording студионы гадаа паринд оролцож үйлчлэгт оролцож явж байгаад хүмүүстэй муудалцаад ингээд буудалцаан болж гэсэн тийм гарчигтай юм гарч ирсэн гэж аахгүй. Тэгээ тийм амар хүчтэй powerful эрх мэдэлтэй гэдгийг л яриад байгаа аахгүй. Яг үнэндээ тэр залуу recording studio дотор бааны өрөөнд дотор буудалсан штэ. Тэгж яхад шал өөр гарчигтай юм гарч ирж байгаа аахгүй. Гадаа явж байгаад буудалсан хүн байжээ гэд. Тим эрх мэдэлтэй гэдгийг бол энэ залуу ингэж ярьж исэн. За тэгээд Diddy Cassie хоёртой бэлгийн харилцаанд ордог байсан, freak off хийдэг байсан нэгэн эрэгтэй биеийн үнэлэгч залуу бол Clayton Howard гэдэг залуу бас энэ хүү баримтат календар ярьслага өгсөн байлаа. За тэгэл ер нь бидний мэддэг нөгөө нэг freak offs яаж болдог вэ гэдэг тухай ярьсан байгаа. Хэрхэн энэ хоёр Cassie Diddy хоёр ингээд энэ залууг авчирч зочид бодолд авчираад ингээд бэлгийн харилцаанд ордог байсан. Ямар их baby oil хэрэгэлдэг байсан инээ тэрэ гэдэлтэй. Тэг хэрхэн Diddy бол бүх юмыг зааварчилдаг байсан. Тэг Cassie чи одоо ийм байралд ор инээ тэрэ гэлтэй бүх юмыг ингэж зааварчилгаа өгдөг байсан. Тэг энэ хүү freak offs-ууд нь 3-4 өдөр ингээ үргэлжилдэг байсан. Яагаад тийм амар хүч чадалтай ингээ 3-4 өдөр унтахгүй байгаад байсан бэ гэхээр энэ хоёр амар их мансруулах байцнуудад янз бүрээр нь хэрэгэлдэг байсан учраас ингээд унтахгүй байгаад байх боломжтой байдаг ус сандаргал тэр бүх зүйлийг те бидний мэддэг нэг шүүх хурлаас мэдэж авсан тэр зүйлүүдийг энэ залуу ингээд ярьсан байгаа. За тэгээ бас нэг зүйл ярьсан нь болохоор энэ залуугийн үрийн шингэнийг хадгалж авдаг гэсэн гинэ Diddy. Ийм нэг пластик аяганд хийгээл аваад өгдөг гэсэн гинэ. Бүр ингээл анх яасан өдрөөс нь хойш гинэ. Тэгээ энэ залуутай энэ Diddy Cassie хоёр бас нэлээд олон жил ингээд бэлгийн харилцаанд орж freak off хийсэн гинэ. Тэгээ бараг бүтэн аяг болохоор хэмжээний тийм их үрэн шигнийг ингээл хадгалж аваад идэг гэсэн. Тэгээ бүр сүлдө асуусан гинэ. Та хоёр одоо миний үрэн шигнэрийг яадгийн юу хийдгийг гэж асуусан юм л да. Тэгсэн чинь Diddy юу гэсэн мэхээр сувенир болгож авдаг юм те. Ингэж ашигладаг юм. Хаяатаа ингээд юм сэрэл мэрэл хөдөлсөн үедээ нөгөө нэг freak off-ийнхаа үеийг бодох гээд Cassie-гаар тэр үрэн шингэнийг уулгуулдаг, Cassie-гаар тэр үрэн шингэнийг өөрийнх нь цээж мен юм хум дээр төрхүүлдэг, мөрхүүлдэг тийм заан юмыг ярьсан байна лээ. Тэгээ энэ залуугийн хэлж байгаагаар Biggie-гийн нас барсан өдөр бол 3 сарын 9-ний өдөр бол дандаа freak off хийдэг гэсэн гинэ. Бараг ингэж тэмдэглэж байгаа юм шиг, celebrate хийж байгаа юм шиг. Амар ингээ бүр хаа байсан газраас нь энэ залууг нисгэж ирж байгаад л яг 3 сарын 9-ний өдөр айгүй амар freak off хийдэг байсан гэсэн. Тэгээ тэрийг бол энэ залуу айгүй ямар эвгүй юм бэ гэж боддог гэсэн гэж аахгүй. Biggie-гийн яг нас орсон өдрөөр нь юм тэмдэглэх гээд байгаа юм шиг те. За манайхаа тэгээд энэ documentary дээр бас нэгэн хоёр сонирхолтой хүн ярьслаа өгсөн мөлий. Хинбэ гэхээр хоёр шүүгчд манайхаа нөгөө нэг 12 тангарагтны шүүгч байдаг да. Тэр 12 тангарагтны шүүгчдийн хоёр нь ярьслага өгсөн байна лээ манайхаа. Үнэхээр shocking заяа. Нэг нь болохоор 160 дугаартай шүүгч эмэгтэй хүн байхгүй хар ярьтай эмэгтэй. За нөгөөх нь болохоор шүүгч 75 гэд нэг инэтгэл юм шиг байхгүй. Инэтгэгдөө нэг тийм эрэгтэй байсан. Эрэгтэй хүн. Энийний талаар бол гадар бөө юм яригдчихээн заяа. Энэ хоёрын тухай TikTok энэ дээр Twitter-ын дээр бөө юм яригдж байгаа. Юу вэ гэхээр яана ийм шүүгчнэр байсан юм чи аргагүй штэ дээрээ хитгэн 50 сар авах нь. Өстө арчаагүй юм аа. Шүүгчнэр өстө анханасаа прокуроруудын шүүгчдийг сонгож авахдаа 12 тангарахны шүүгчийг авахдаа нөө pre-trial үеэрээ буруу шүүгч нарыг сонгож авсан байна. Арай илүү ингээд те судалгаа хийх хэрэгтэй байж. Үнэхээр тэрэн дээрээ алдсан байна гэж ярьж байгаа. Яагаад вэ гэхээр үнэхээр арчаагүй шүүгч нар байсан заяа. Эмэгтэй шүүгчийн хувьд ихэд бол бүр харваас ярианаас нь ойлгомжтой байгаа байхгүй юу? Дэрийн фэн. Бүр ингээд улаан ногоон фэнээс юм шиг байгаа юм. Окей. Тэгээ уул нь бол тийм хүнийг оруулж болохгүй шүү дээ. Ерөөсөө тийм biased opinionтэй хүнийг ерөөсөө иймэрхүү хэрэг дээр оруулж болохгүй те.
тэгж яхад тэр чинь бол шудраг босолж штэ. Тэгж яхад ийм хүнийг оруулсан байхгүй юу? Тэгээ энэ нэмэгтэй pre-trial үеэрээ л айгу худлаад ярьсан байх. Өө би өстө баг дэрэ гэж мэдгүй гэдэлтэй худлаа ярьсан юм шиг байна. Тэгээ энэ нэмэгтэй хэлж захтаа болохоор те би бол яг дэрийн яг хөгжмөнийх нь өөрийнх нь дуунуудыг тэгэж амар сонсоод байдаггүй ч гэлээ дээ. Тэгээ дэрийн продюсерлж гаргадаг байсан яг тэр нөгөө Бэги энэ дээрээ гэлтэй өөр юу ч гэлээ баахан artistуудыг хэлсэн ма дэрийн продюсерлж гаргасан айгүй бол artistуудыг нэрлээд тэр мэднэрийг бол амар сонсдог байсан. Team artistуудыг амар сонсдог байсан. Тэгээ би ер нь яг тэр үеэр одоо өсөжсэн тэ тэр үеийн хүүхд ахгүй тийм учраас бол тэ айгүй сайн мэднэ энэ гэл тэгснэ би дэрийн Making the Band-ыг амар үздэг байсан гэстэй айгүй сайн мэднэ гэл айгүй энэ эмгтэйг ярьж байгаа айгүй тийм баясгалантай нэгэн хайртай crush-ийн тухай ярьж байгаа юм шиг тийм л юм маягтай яриад байгаа ахгүй амар ойлгомжтой тэнгуүтэй заримдаа ингээл хүмүүс гадуур айгүйх яриадсан тэр нь болохоор тэ тэрий бол ингээл шүүх хурлын танхимд айгүй тийм ингээл толгойн болгоо тогтоог тэ тэгээ тэр толгой тохилтороо 12 тангарахны шүүгчдийг одоо ингээд жоохон persuade хийх гэдэг нь ятгах гад байна нэрээ гэж хүмүүс гадуур яриадсан. Яг үндэ бол үгүй байхгүй юу да. Дэрий ч угаасаа тэгж ярьдаг. Угаасаа тэгж толгой айгүйх тогтдог хүн байхгүй юу да. Хэрэг та нар Making the Band гэх тэр шоуг үздэг байсан бол дэрий бол дандаа ингэж толгойгоо тогтдог. Банда тэгэж ингээ өөрийнхөө одоо санслагтлыг тэгж илэрхийлдэг байсан. Тэгээд би бол ингээд Making the Band-ыг үзэж өссөн учраас тэрийг нь бол мэдээд байгаа байхгүй юу гэж мэгэл. Тэгснэ тэгэл хаяа айгу сони юм ингээд гэх юм бол дэрий ингээд заримдаа одоо гэрчүүдийн яриг сонсож байхдаа ингээд тэ шүүхийн танхим толгой тохиод ч юм эсвэл янз бүрийн юм facial expression гаргаал тэ гэрчүүдийн хэлсэн зүйлэнд ингээд гайхаж махаад харах юм нүдэн том болох юм уу тэ тэр нүрнийх нь хувирлууд нь яг миний гаргаж ирсэн нүрний хувирлуудтай амар адилхан байдгийн. Тэгээ би бодохдоо болохоор бит хоёрын ингээд ер нь reaction адилхан юм байна да гэж бодсон ч гэдэг юм уу тэ ийм сонь юм яриад байгаа хгүй. Тэгэхээр амар тийм дэрийг ингээд шүтдэг л хүн байсан байгаа хгүй. За тэгмүүдээ энэ эмэгтэйг нэг ярианд бүр амар ингэж од болсон заяа. Нөгөө продюсер нь хасаж байгаа хгүй энэ хүү юуны баримтат киноны Netflix-ийн. Та дэрийг ингээд тэ ийм одоо abusive ийм хүчрхийлэгч хүн байж чадна болно гэж бодож гинөө гэсэн чинь yeah he could be нэг л их жаргалтай юм аюу гоё юм ярьж байгаа юм шиг байж болох байхаа юу гэсэн үг юм байж болох гэж тэ бид нэр бүх хүмүүс нүдэрээ харчихсан штэ Cassie-г зодож байгаа тэ үхтэл нь зодож байгаа бичлэгийг бид нар бүх хүмүүс дэлхийн хүмүүс нүдэрээ харчихсан байхад хүн бол тий тэр бичлэгээс харж байгаад бол үнэхээр л тийм хүчрэлэгч байсан гэж хэлэхгүй yeah he could be байж магадгүй юм болох юм гэсэн маягтайгаар тэг хүмүүс тэрийг амар шоолж байгаа. Тэг энэ эмэгтэйг дуурайгаад хүмүүс айгүйх одоо TikTok дээр тийм хошин parody skit энтрийг хийж байгаа. They were testifying. I was just looking at them like how dare you? No. I was not his fan. За тэгэнгүүтээ нөгөө нэг 75 дугаартай шүүгч нь болохоор хүмүүсээс ямар одоо шүмжил авч байгаа вэ гэхээр ер нь харвас айгүй тийм ярианаас нь харахад бол айгүй тийм misogynistic хүн юм байна. Эмэгтэй хүнийг одоо үзэн ядах бодолтой ч юм шиг тий. Одоо эмэгтэй хүнд итгэдэггүй одоо гэр бүлийн хүчирхийлэл ч юм уу тий одоо иймэрхүү бэлгийн хүчирхийллийн зүйл болонгууд эмэгтэй хүн хохирогч нь байгаад ингээд өөрийнхөө төдлийг хэлэнгүүт иймэрхүү жоохон misogynistic хүмүүс чинь яг үнэн үү чи ер нь ямар хувц өмссөн явж исэн ч гэх юм уу тий. Тим сонсон юм асуудаг хүмүүс байгаад байдаг штэ. Ер нь нэг тийм хүн юм шиг. Яагаад вэ юм бол одоо энэ та нар те 12 тангартын шүүгчнэр яагаад дэрийг одоо энэ 5 зүйл ангийнх нь нэг 2 том зүйл анги дээр нь те racketeering энэ гэдэг human sex trafficking гэдэг тэр том зүйл ангиуд дээр нь буруугүй гэж үзсэн бэ гэдгсэн чинь яагаад гэвэл наа чинь ингээд нэг батлагдах зүйлүүд байгаагүй. Тэгээд энэ хоёрын харилцаа бол те ингээд Cassie дэрийн хоёрын харилцаа бол яг сонирхолтой харилцаа байсан. Тэгээд харахад бол зүгээр л тэр хоёр хүн бол би биэндээ бүр madly in love гэж байгаа байхгүй. Бүр би биэндээ айгүй амар хайртай хосууд бүр ингээд дэндүү хайр нь хэтрээд тэр хайраа бүр юу яаж илэрхийлэхээ мэдхээ ойлоод тэгээд
тэр одоо η relationship нь toxic болчихсон, тэгээ хортой харилцаа болчихсон юм шиг санагдсан. Тэгээд Дэри болохоор яг уу тэ Касиг хизэж өөрийгөө орхиж явахгүй, надад хайртай хэмжээ хизэж орхиж явахгүй гэж боддог учраас нэг заримдаа хаяада сайн ханддаггүй байсан байхаа. Тэгээ Каси болохоор ингээд дурлцсан. Ер нь тэгээд тэ энэ хоёрт хоёуланд нь л одоо тэ зүгээр л юм хайр дурлалын асуудал байсан гэсэн ухааны юм ярьж байгаа хгүй. Тэнгүүд юу гэдэлээ ингээд та нар одоо хардаа хоёр гар вэжиж ингэж клап хийж тэ алгад ташилцаж ингэж дуу гардаг. Нэг нь л ингээ нэг гар л ингээ байгаад хахад нөгөө гар нь байхгүй бол дуургах тийм чимээ гаргах боломж байхгүй. Тэгэхээр энэ хоёр л өөрснөө тэ ингээл хэрэлдэж муудалцчихал буцаж хурж ирж нээлэл хэрэлдэж муулзаа буцаж хурж ирээл ингээд байгаа юм чинь энэ хоёрт хоёуланд нь өөрт нь асуудал байсан. Тэгээд нэг тэгэж барагтэй хүчирхийлэл зодоо нүтэн гэдэг ах юмыг бол би баг олж хараагүй хонь юм ярьж байгаа байхгүй. Тэгээ иймэрхүү шүүгчд байсан юм лээ манайхаа. Тэгээ тийм учраас хүмүүс бол тэ ойлгомжтой Дэри яагаад ийм бага ял авсан тэ гэд тэгж ярьж байгаа. Тэгээ нэр түрүү нэг эмхтэй 160 дугаартай эмхтэйгийн хэлсэн болохоор Capricorn Clark гэх тэр эмхтэй амар уйлал ихэлсэн. Ингээл witness хийж байхдаа амар ингээл уйлал ихэлсэн. Тэр бол амар red flag байсан. Тэгээ амар тийм сонин зүйл байсан гэж ярьж байгаа. Тэгээ хүмүүс бүр гайхаад юу гэсэн хүн witness хүн те гэрч хүн өөрт нь тохиолдсон амар юмыг ярьж байхдаа уйлангууд амар тийм red flag гэж мэгээд байгаа хүмүүс ерөөсө таалагдахгүй бас тэрүүгээрээ болоод TikTok дээр амар шөмжлүүлж байгаа. За манайха иймэрхүү зүйлүүд энэ хүү documentary дээр нь гарсан байгаа. Тэгээ ер нь бол Дэригийн амьдралын тухай бүр жоохон байхаас нь ахуулаад бүх зүйлийг нь ярьсан. Ер нь одоо ийм freak off хийдэг гаж хүн гэхээсээ илүүтэйгээр ер нь Дэри ямар муу хүн бэ гэдгийг л харуулсан байгаа байхгүй. Боссынхоо хувьд ажилчлалынхаа төлөө ингэж ажилчлалыгаа take care хийдэггүй, санаа тавьдаггүй, мөнгийг завшдаг, мөнгийг өөртөө хэрэгэлдэг, өөртөө хамгийн хэрэгтэй зүйлүүдээ одоо авч ингэж завшдаг те. Тэгээд бусдын юмнуудыг булааж авах дуртай, бусдын бусад залуучуудын эмэгтэйчүүдийг булааж авах дуртай, ээжтэй гар хүрдэг те. Тэгэл ер нь айгүй тийм муухай хорон санаатай, айгүй муухай харчаагүй эрэхтэй гэдгийг л энэ documentary-гээр бол ингэж те харуулахыг хичээсэн надад санагдсан. Тийм учраас тиймэрхүү зүйлийн тухай илүү голчлон ярьж исэн. Надад хамгийн их гол одоо үлдсэн зүйл юу вэ гэх юм бол энэ нөгөө нэг Bad Boy label-ыг хамтарч гаргасан одоо үүсгэн байгуулсан залуу штэ Kirk Burroughs гэх тэр залуугийн хэлсэн зүйл нь юу гэсэн бэ гэхээр хүмүүс одоо л те гиг үнтгийн ингээл Дэри айгүй гайгүй айтайхан залуу айгүй мундаг те лейблийн одоо мундаг entertainment ертөнцийн mogul producer залуу айгүй айтайхан залуу явжсна гиг үнтгийн нэг юм болоод л те муу хүн болчихсон юм шиг те гиг үнтгийн л ийм freak off хийгээд эхэлдэг юм шиг те эмхтэн зодоод ундаг ч юм уу те тийм хүн болоод хуурчихсан гэж бододгийн юм шиг байгаа. Үгүй штэ. Дэри ингээ гиг үнтэхээ өөрчлөгдөж хувраад ийм хүн болчихсон юм бишээ. Дэри үргэлж ийм хүн байсан. Бүр жоохон багаасаа ахуулаад л ийм хүн байсан штэ. Яг хүмүүсийн нүдэнд л ил харагддаггүй байсан болохлаасаа яг эргэн тойрныхын хүмүүс нь бол амар сайн мэддэг байсан гэдгийг бол ингэж ярьсан. Тэр бол надад айгүй зүрхэнд үлдсэн. Тэгээ хамгийн амар энэ 4 ангийн төгсгөлд энэ залуу ингэж хэлдэг. Зөвхөн Дэри одоо захирлынхаа хувьд өөрийг нь ингэж токсик харилцаа үүсгэж одоо ингэж abusive байхаас гадна тэ ингэж айгу ажилчдаа муухай хандаж загнаж одоо тэ дээрлэхэж ингэж яхаас гадна өөрт нь sexual abuse хүртэл үзүүлж исэн байл манайхаа. Тэрийг ингэж хамгийн эцэст нийл болгодог. Bad Boy-д ажилдаг багт нь Дэри энэ залууг бас ингэж бэлгийн дарамт үзүүлж исэн байна лээ. Хүчнэдэх гэж оролдож исэн байна лээ. Яа. Тим зүйлийг бас энэ залуу хамгийн эцэст нь ингээд ил болгодог байгаа. Тэр бол үнэхээр бас шокинг байсан. За тэгээ эцэст нь хэлэхэд бол би хэрвээ үзээгүй хүмүүс байгаа бол энэ бичлэгийг заавал үзээсэй. Тэгээ энэхүү documentary-г бол ингээд 4 ангийн дөрвөлнгийн заавалчгүй үзээсэй гэж хүсэж байна. Сайн илүү дэлгэрэнгүй мэдээлэл аваад те. За түүнээс гадна миний түрүүний дурдсан ялангуяа миний Дэригийн тухай хийсэн deep dive бичлэгийг бүр сайн үзээрэй. За тэгээ түүнээс гадна тэр нөх шүүхийн үйл явцын тухай хийсэн тусгай бичлэгүүдийг бас үзээсэй гэж би хүсэж байна. За эцэст нь юу ярих вэ гэхээр манайхаа энэхүү documentary гарсны дараагаар хүмүүс ер нь бусад хүмүүс хэрхэн хүлээж авсан бэ? Одоо бусад одууд ч юм уу те айгүйх тэгж vocal гарч ирж ярьсан хүмүүсийн тухай яриа. Эхлээд гэх юм бол Дэригийн lawyers-ууд нь гарч ирээ те өмгөөлөгчд нь гарч ирээд Дэригийн төлөөлөгчд нь гарч ирээд гомдол гаргасан баа.
Netflix руу шууд season desist явуулсан. Season desist гэх нь болохоор те энэ манай үйлчлэгийн тухай бидний тухай ярихаа болоо те наад одоо documentary-гээ булгаж авахгүй бол бид нэр шүүхтэн шүү гэсэн тийм сануулгын зүйлийг ингэж өгсөн байгаа. За тэгээд lawyer нь хэлж байгаа нь болохоор энэ бол зүгээр л ингэж те мөнгө олох гэсэн тийм hit piece байна. Бусдыг одоо ингэж те нэр хүндийг нь унгаах гэсэн худал мэдээлэл байна. Айгуу тийм цаанаа тийм бохор ийм санаатай те тийм л муухай бохор ажиллагаа байна. Тэгээд угаасаа ойлгомжтой 50 cent ч юм бол те дээрэтээ бүр бүхэл бүтэн decade-ийн туршид 10 жилийн туршид ийм те feud-тэй зөрчилдөөнтэй байсан учраас одоо ингээд те 50 cent энэ боломжийг ашиглаад худал зүйл ярьж ирж ийм hit piece хийж манай үйлчлэгчийн дэр хүндэд нь хаалтж байна. Тэрнээс ч бол энэ гаргасан documentary-нд нь үнний ортод зүйл нэгч байхгүй энэ төр гэж ярьсан байна лээ. За тэгэнгүүтээ энэ гаргаад байгаа дэрийн өөрийнх нь хийсэн нөө videographer хөсөлж авч аваад хийсэн бичлэгүүд дээ шүү дээ. Тэр бичлэгүүд нь хууль бусаар тэ 50 cent бол Netflix-ийн гарт очсон ийм хууль бус бичлэгийг ингэж үзүүлж ашигласан байна. Тэгэхээр тэрийг буулгахгүй бол бид нэр шүүхтнэ гэсэн тийм захиа явуулсан байна лээ. Тэгсэн чинь Netflix-ийн төлөөлөгч гарч ирээд хариу өгсөн байгаа. Энэ болохоор бидний хувьд бол те hit piece ч юм уу те энэ хүнийг харлуулах гэсэн хүнийг ингэж үгүйг хийх гэсэн утгаар ийм documentary хийгээгүй. Зүгээр яг үнэхээр rise and fall of Diddy те яг Diddy-гийн хэрхэн өсөж гарч ирсэн хэрхэн ингэж бууж байгаа гэд те тэр яг л жинхэнэ бодит зүйлийг нь бид нар харуулахыг хичээсэн. За тэгээ түүнээс гадна тэрхүү 50 cent-ийг олж авсан тэрхүү нөөний бичлэг шүү дээ Diddy-гийн бичлэг. Тэрийг бол бид нар хууль ёсоор олж авсан бичлэгнүүд байгаа. Ерөөсөө хууль бусаар олж авсан бичлэг биш ээ гэж аахгүй. Тэг угаасаа ойлгомжтой Netflix гэдэг чинь ямар том компани вүлээ. Ийм баримтат кино хийхээсээ өмнө л хуульчтай ярьж шалгуулаагүй л байв гэжтэй. Ойлгомжтой шалгуулсан л байгаа зү тэ. Тийм болоод л гаргаж байгаа шүү дээ. Нүур бардам гаргаж байгаа. Тэгээ тийм хариуг өгсөн байна лээ. За, үүнээс гадна манайхаа 50 cent-тэй олон жил feud хийж байгаа нэгэн rapper болох Ja Rule. Ja Rule чинь нэрээ 50 cent-тэй бас амар удаан жил олон жил feud хийж байгаа байхгүй би биэндээ айгуу дургу. Ja Rule айгуу vocal 50-гийн эсрэг юмнууд бичсэн байна лээ. Зөндөө олон постнууд заяа. Ингээл юу жаахгүй you rat, you always have been, always will be a fucking rat гэж мэгэл заяа. Чи бол тест бүр харах харахтай чи бол үргэлжил харах байсаар ирсэн байхч болно те. Тэнгүүдээ чи бол өстой used car salesman suit wearing field goal nose having ermine monster head ass and гэж байгаа хгүй юу айгу энтэй хин 50 cent чинь яг энэ documentary-г гарч ирэхийн өмнө хин ABC дээр ингээ ярьслаханд ороод нөө Good Morning America гэж шоун дээр ярьслаханд энэ төр орсон гэсэн шүү дээ. Тэр үед ийм suit пижак хослол өмссөн байсан. Тэрийг нь доромжиж хэлж байгаа хгүй юу. Яг нэг хуучин машиныг зардаг dealership-ний тийм машин зардаг ажилтны өмсдөг тийм хямдхан тэ костюм пижак өмсчихсэн хачин амтан гэл амар доромжилсан байгаа хгүй би одоо эднэрийг бүр нэг бүрчлэнэ гэж авчаалахгүй зүгээр л амар доромжилсан гэсэн үг заяа айгу тийм өмссөн зүүсэн инээсэн бүгдийг нь доромжилсан юм байна лээ. За тэгмүүдээ бас нэг өөр постингүүтэй наад энэ 50 cent бол худлаа ярьж байгаа яг үндэ бол те энэ documentary-г энэ дэрийн хохирогчдын төлөө тэ ингэж хийж байгаа ийм documentary бол ерөөсөө биш ээ. Хэрвээ үнэнгээсээ тийм хохирогчдын төлөө юм хэмээр байсан бол үнэнгээсээ юу donation энэ төр цуглуулад тэ мөнгө энэ төр одоо хуримтлуулад тэрүүгээр тиймэрхүү зүйл хийх нь яасан. Битгий худлаа ярьчих бол тэ энэ 50 cent бол ингээд hip hop culture-ийн одоо манай black culture-ийн хувьд бол зүгээр л хор тавтар гэсэн үг. Энтэр гэсэн тиймэрхүү зүйлийг ингэж амар ярьж 50 cent рүү дайрсан юм байна лээ. За түүнээс гадна Marlon Wayans гэд жүжигчин байдаг те comedian жүжигчин байдаг. За Marlon бас ингээд Real 92.3 FM дээр ярилцлаганд орж байхдаа 50-гийн эсрэг бас зүйлийг хэлсэн байлаа. Юу ярьсан бэ гэхээр ер нь те 50 cent ингээд энэ юугаар гаргасан documentary дээр гаргасан зүйлүүд бол ерөөсөө үнэн биш ээ худлаа зүйлүүдээ би бол дэрийн парниуд дээр очдөг байсан тийм зүйл болдоггүй байсан те. За тэгээд ер нь бол энэ 50-гийн хийж байгаа зүйл бол айгүй муу зүйл юм а те. Ингээд аль үшээ ингээд унчсан байгаа дэрийг те ингээд амьдралд ингээд идлүүлээд явж байгаа те хөөрхийн ингээд ядарчихсан байгаа тэрхүү дэрийг унчсан үед нь дээрэс нь бүр дэвсэлж байгаа аахгүй 50 cent. Гэтэ 50 зүгээрээ те карма бол буцаж ирдэг юм а те. Карма чан дээр ирэх болно 50 энэ гэсэн тийм зүйлийг ярьсан байгаа аахгүй. Тэгээд тэрэнд нь болохоор бас 50 амар ингээ хариу өгвөл Marlon Wayans чинь юун дээр тоглосон штэ White Chicks гэд
Энэд би кино гэдэгтэй цагаан эмэгтэй болж жүжиглдэг. Тэрнийхэн зураг мөргийг тавьж маяад айгу тийм жоохон доромжсон постнуудыг хийсэн байна лээ. За тэгсэн чинь Marlon Wayans эргүүлээд 50 Cent руу бас зориулаад AI-аар хийсэн нэг тийм бас зураг мөргүүд тавьсан байлээ те. Бас back and forth ганц хоёрын болсон зай постнууд бичээд. За ер нь хүмүүс энэ дэр юу гэж бодож байгаа вэ гэхээр айгу хүмүүс бол 50-гийн талд байгаа. Юу ч хэлж байгаа гэхээр 50-г доромжлоод 50-г буруу зүйл хийж байна. Чи өстө дэрийн эсрэг ийм зүйл хийх хэрэггүй байсан юм а гэд дэрийг өмөрөөд байгаа энэ rapper-ыг шалгах хэрэгтэй. Тэ ийм буруу гин буруутай хүнийг өмөрөөд явж гинэ гэдэг чи өөрснөө айгүй нотой учиртай хүмүүс байгаа те. 50-г үзээ ядахын оронд дэрийн эсрэг юм ярьж ах хэрэгтэй. Өстө байдал эсрэгээрээ ийм documentary хийлээгээд уурлаад ээж идэг. Айгүй өөрснөө нотой хүмүүс нэг гэж ярьж байгаа. За тэгээд энэ documentary бол үнэнхээр алдартай болсон манайхаа бүр ингээд Netflix the US Netflix American Netflix-ийн хувьд number 1 show айгүй олон хоног үргэлжилж явж байгаа. Түүнээс гадна UK-ийн Netflix дээр ч гэсэндээ бас ингээ номер 2 морьт ингээ орчихсон явж ирсэн. Ер нь дэлхийд даяартай айгүй алдартай байгаа баримтат кино юм байна лээ. Айгүй амжилттай болж байгаа. За тэгээд айгүй зэв юм ингээ гэх юм бол манайхаа би түрүүн weekly recap дээр ярьжсэн те. Нэгэн ABC-гийн телевизийн сувгийн Good Morning America гэдэг тэрхүү ярьслаханд орж энэхүү documentary-ийн тухай ярьсан. Тэгэхдээ нэг л амар энийг л хэлсэн гэсэн шүү дээ. Амар аз жаргалтай хүн те. Нүрээр нүр Мишель тадраад л те. Тэгсэн чи тэр нь бас учиртай юм байна манайхаа. Юу вэ гэхээр шоронд, окей, Америкийн шоронд үзүүлэх боломжтой ганцхан channel нь ABC. Окей. Бөөнөрөө сууж байгаа нэг өрөөнд ороод бас шоронгийн хоригдлоод чи ингээ зөрөгт мөрд үздэг шүү дээ. Ганцхан үздэг channel нь ABC. Тэгэхээр тэрхүү channel-ыг үзэх боломжтой. Тэгээ үзнэ гэсэн үг. Тэгэнгүүт хэнийг олж харах вэ? 50 Cent-ийг өөрийнх нь тухай хийсэн баримтат киноны тухай ярьж ах болно. Тэгэл 50 Cent чи инээгээд л теста. Дэрий чи намайг харж байгаа. I know you're watching me. Yes. Тэгэл инээгээдсэн байна лээ. Тэг хүмүүс бол тэрийг үнэнхээр зөвөн гэж бодож байгаа. Тэгээд ер нь бол хэдүүлээ яг 50 Cent чигийн Perry байх хэрэгтэй те. Perry гэдэг чи одоо юу юм бэ? Бүр ингээ юмыг явуулдаггүй. Юмыг тавьж явуулдаггүй те. Нэг өөрт чинь хүн муу юм хийсэн бол тэрийг ерөөс тавьж явуулахгүй өшөөгөө авандаа гэл ингээл те. Дотроо ингээл бодоол байдаг те. Тим хүнийг Perry гэдэг байхгүй. Тэнгүүдээ хүмүүс хэлж байгаа байхгүй. Айгүйх тийм юм гадуур яригдж байгаа. 50 Cent шиг Perry байх хэрэгтэй ер нь бол те. Ингэж өшөөгөө авдаг байх хэрэгтэй те. Юмыг тавьж явуулахгүй байх хэрэгтэй гэл те. Тийм юмудаар айгүйх ингэж хүмүүс шоолж, skate, Perry энэ төр айгүйх гадуур хийж байгаа. All a nigga really need is a little bit, not a lot, baby girl, just. За ер нь бол хүмүүс арт түмний хувьд бол те 50-гийн талд байгаа. Одоо 50-гийн баримтат кино хийсэнд маш их баярлж байгаа. Тэгээд ялангуяа Tupac-ийн хэрэг дээр Tupac-ийн одоо энэ алсан гэдэг дээр ийм confirmation биднэрт тэ арт түмэнд фэнүүдэд өгсөнд хүмүүс аягүй их баярлж байгаа. За тэгээд ийм байна манайхаа. Өнөөдөр ингээд та бүхэндээ 50 Cent-ийн гаргасан, продюсерлж гаргасан masterpiece болох энэхүү Sean Combs The Reckoning гэдэг 4 ангитай баримтат кинон дээр юу гарсан бэ гэдгийг та бүхэндээ ярьж өглөө. За хэрвээ та бүхэн маань энэхүү киног нь бас үзсэн бол та нарт яг юу санагдсан бэ гэдэгт өөртөөхөө сэтгэлийг бас дор хуваалцаарай. За тэгээ та бүхэнд бичлэг таалагдсан байх гэж найдаж байна. Хэрвээ бичлэг таалагдсан бол лайк дараарай. За тэгээ channel дээр subscribe дарж амжаагүй байгаа бол subscribe дараарай. Миний Instagram account right here. Instagram-ыг нь бас дагаарай. За ингээд дараагийнхаа болох хөвлөнгаараа цоо шинэ хэмжлэгтэйгээ уулзалтлаа. Түр баяртай.